Гэтэ ер нь манай Монголын улс төр бол бүр үнэхээр амар бохир болцсон юм байна гэдгийг л ойлгосон. Амар бохир болцсон. Цэвэрлэх тэрийг амар улс төр хийж ийн гэж бодд юм билээ. Хамгийн тэмэг нь чи улс төр чинь тийм хүмүүсийн ажил болохгүй зүгээр ингээд компьютерийнхаа ард аягүй сайн инженер хийдэг ажил юусэн биш шүү дээ. Чи улс төр гэдэг чинь манлайллын ажил үстэй. Түүнээс одоо хаашаа тэгээд сайн ажил хийдэг хүн болгоныг улс төрч болох юм бол ч одоо бүтэхгүй үстэй. Тэгээд дээрэс нь би ч үзэл санаа ярьдаг. Одоо ямар ч үзэл санаагүй жоох хүүхэд байсан бол бас ойлгож болно шүү дээ. Тийм одоо зүгээр нэг рэпт болдог хүүхэд бол бас ойлгож болно шүү дээ. Тэгээд одоо эн чинь энэ нийгмийн даатгалын сан гэдэг чи одоо хизээ дампуурх нь мэддэггүй. Эдийн засгийнхаа хувьд бол аль хэдийн дампуурсан. Тэ хизээ яг тэр дампуурл нь бол ингэх юм шиг. Тэр санчин бол аль хэдийн дампуурсан сан шүү дээ. Яг эдийн засгийнхаа утгаар бол аль хэдийн хизээ энэ санхүүгийнхаа системийг болон Монгол улсынхаа эдийн засгийг чирж унгах хэмжээнд очих юм болдоо гэдэг л асуудал байгаа байхгүй. Түүнээс тэр сан чи аль хэдийн дампуурсан сан шүү дээ. Амжилтанд хүрсэн түүхийг бүгд л ярьдаг. Харин уналтын түүхийг баг хэн ч ярьдаг анзаарлаа. Уналтаас сургамж авч санаа сууя. За сайн байцгаана. Ингээд санаа сууя подкастын ээлжид нэгэн шинэ дугаар ингэж эхэлж байна. За энэ удаагийн дугаарт бол бид түмний одоо сайн мэдих нэгэн орсон байна энэ ч очоор одоо Баабар Хайлтгэр Доржийн амар төвшин гэдэг хүн хөрөлцөрсөн байна. За сайн уу. Баярлалаа өгш. Ямар гоё юм бэ. Нэрээ бүтнээр нь дуудсан ч гэсэн гоё юм. Тийм шүү дээ. Би чинь Доржийн амар төвшин шүү дээ. Баабар Хайлтгэр гэдэг харин бид нэр монголчууд 90 оны цаанаас сонгуультай. Тэндээс тэрийг бүх дугаар нь үтсээ нэг 10 дугаар. Тэн дээрээс их сой сойны мэдчих авсан. Ийм байсан юм уу гэх. Тийм Баабар ах чих зүүн зүүн ярих тийм. Явдаг архив шүү дээ заах. Бүр холбож ярьж мэрээ тэгээд ингээд гэсэн. Мангар юу байгаа үстэй. Хьюмортай ярьж байгаа үстэй. Юмаа. Тийм. Бүр саркастик хүн гэлээ. Саркастик байгаа үстэй. Бүр амар саркастик. Тэгээд ийм жижиг ийм хов маягийн шидчихгүй тэр нь бүр мангар сонирхолтой. Яасан бол гүдээ цааш нэг ярихгүй. Нэрийг хэлээд яг үдэ амраар эхлээд төвшнөр тэгсэн чинь баг тийм хэлж байгаа үстэй тий. За тэгээд манай санаа сууя подкаст бол та бүхэн мэдж байгаа тий алдсан туршлага ярьдаг. За одоо өнөөдөр зочин бол ёстой фейлийн цогцлолог гэж хэлж болохоор хүн байна. Ер нь бол зөндөө сонь сайхан юм байгаа. За комеди нийтийн дуудлагаас бүгд мэдчихэл байгаа хэл та зүгээр шууд гол юм руу орё. За ер нь ягаад дээч хүн гээд нам чинь буцаач ба. 800 үгүй би одоо хичнээн газраар яруу яана энэ өстө алдаал. Юу яагаад 801-ээс багахгүй гишүүний гар үсэг гэж байдаг хөхгүй хуулийн дээр. Тэгсэн чинь манай дээд шүүгч хуулиад авсан журам гаргаад 801-ээс их болон багахгүй гэдэг тийм журам гаргаад. Ямар хэцүү юм бэ? Харин тэгэнгүүт чинь тэр дунд чинь хүмүүс бүгд гараараа бүгэлж байгаа шүү дээ юм уу та. Тэгээ гараараа бүглөөд тэр дотор чинь хаягийн зөрчил гарч ирнэ. За тэгээд регистрийн дугаараа зарим нэг нь буруу бичсэн ч үт юм уу те. За тэгээд тэр дотор чинь бас хүн явуулдаг юм байна. Янз бүрийн хүн явуулаад албаар алдаатай бичүүлдэг гэх мэт чинь. Тэгэнгүүт чинь нөгөө 801 хүний яг гарын үсгээ ингээд өгөнгүүт чинь тэр дунд чинь нэг нь л алдаатай гарахад тэгэл буцаагдчих. Наач тэгвэл тэмц хүн хизээч олдохгүй юм шин. Ханд ер нь энэ журам гарснаас хойш нэг ч нам бүртгүүлээгүй шүү дээ. Хизээс гарсан. Сая өнгөрсөн жилийн 4 байнууд 5 сард өнгөрсөн хавар гарсан журам. Саяхан юм шүү дээ. Тий. Тэгээ наач одоо миний тэрнээс өмнө яадаг байсан бэ гэсэн чинь 1300 хүн бүртгүүлээд тэнцэнээс 250 хүн хаягийн зөрчилтэй нэрийн одоо яадаггүй гарын үсэг нь буруу муруу гэд ингээд явсаар хагаад нэг 950 бүртгэждэг байсан байхгүй эсвэл 840 мөчөр. Тэгсэн чинь одоо ч яг 801 гээ за. Тэгээд хамгийн амин за тэгвэл хин хаягийн зөрчилтэй хин регистрийн дугаарын зөрчилтэй гэхэлэр тэр нь хэлбэхгүй. Та нар өөрсдөө бол. Тэгээд одоо яах вэ чинь. Наа чин зүгээр юу юм шүү шүү. Албаар ингэж угаасаа бүртгүүлэхгүй. Тэгээд энийг хэлэхлээр нөгөө дээж хүүхч уурлаа. Та нар бүх хүмүүсээ яах ёстой гэд биднээс чинь бүр бурхан шиг юм өсөд байгаа. Тэгэхээр уг нь бол ийм л юм лээ. Гадны орнуудад бол эн чинь уг нь нэгдүгээр бүртгэлийн газрын ажиллагаа. Дээд шүүх яагаад ийм бүртгэлийн үйл ажиллагаа? Иргэний бүртгэл. Нэг бол иргэний бүртгэл, эсвэл сонгуулийн ерөнхий орон хийж явах хэрэгтэй ажил واخгүй юу? Тэр дүрм мөрмөл тэр юу хянал та тийм үст дээд шүүх. Тэгэхгүй тэгэл бүр ингээл одоо ч бүр намын тухай хуулиар сая он гараад 24 он гарснаас хойш бүр дээд шүүх чинь нэрийг өгдөг ус бүр. Юу гэсэн юм бэ? Нэр авахтаа дээд шүүхт ингэж хүсдэг гэж авдаг болсон бүр. Тэгээ бүр утгагүй болсон бас. Одоо тэгээ зүгээр ингээд шууд энгийн үнээр ингээд шууд нэг наатаа шиг сонсгоод надад ингэж бодож байгаа байхгүй. Угаасаа ингээд бодлохоор намын тоо хязгаарлахын тулд нэг юм журам гаргасан юм байна. Зүг.
Тэг санагдчих шүү дээ. Харин тэр бүр хуулийн ч гэсэн ер нь айгүй хүнд болсон шүү дээ. Одоо ер нь бол нам гэдэг чинь улс төрийн үзэл баримтлалаар нийлсэн хүмүүсийн үзэл бодлоор нэгдэж байгаа нэгдэл واخгүй. Уг нь үндсэн хуулиар олгогдсон эрхчлөлөө шүү дээ. Одоо энийг ч бүр ингээд босхын улам өндөрсгсөн. Одоо 2028 оноос нийт сонгогчдын 1% гарын үсгийг цуглуулна гэж байгаа байхгүй. 801 байха болцсон. Тийм их хүн. Тэгээд нийт сонгогчдын 1%-аас доош санал авсан намууд шууд татан болно. Одоо нөгөө нэг олон нам байх бол 10 хэдэн. Жишээлбэл одоо Европ маврууч гэдэг юм. Одоо нөгөө өөрсдийнх нь яриад байдаг нөгөө сонгодог парламент хөгжсөн газар бол нам ман байгуулах ч юм бол маш амархан шүү дээ. Одоо та бүхний мэдгээр бол далайн дээрэмчдийн нам гэж байна. За Германд жишээ нь пивчдийн нам гэдэг байгаа. Орон нутг дээр хамтарсан засаг байгууллага явуулж исэн нам байна. Гэх мэтлэн зүүндээ одоо Чех мэх тэгэл гэхдээ улбар шар намч гэж ашиг тий. Ингээд ямар морь гүүж яваа, хатарч яваа морь зорж гэлүүс бүр амар олон янзын намууд байдаг. Тэгэл хүмүүс ингээл үзэл бодлороо шатарчдын намч гэж байж байгаа шиг тий. Улс төрийн үзэл бодлоор нэгж байгаа хүмүүсийн л нэгдэл واخгүй. Тэгсэн чинь энийг ингээд яагаад. Тэгээ энэ бол юу гэхээр ер нь эрх мэдэлтэй байгаа хүмүүс нөгөө статус квого хадгалж өгдөхийн тулд ийм заваа юм хийж байгаа байхгүй юу хуулиар. За одоо тэгвэл би контент бүтээгчдийн нам гэж хийлээ гэж бодоход хизээч хүний гар үсээ суглаж дийлэхгүй юм байна шүү дээ. Тэгэхгүй гэсэн үг байна. Тэр чинь нөгөө хүний улс төрийн үзэл баримтлалаараа нэгдэх хэрэг ингээ хаагаад. Төрийн бас байгууллага гэдэг бол яг хөө ингээд хүмүүс үзэл бодлоор нэгж байгаа. Яг улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилготойгоор үзэл бодлоо нийлүүлэх боломжгүй болчихж байгаа юм Монголд. Өмнө байгуулагдсан намуудын татан буулгана гэхэр чинь одоо улам цөөлөд тодорхойлон тоонд барих гэдэг юм ба шүү дээ. Тий одоо тэгээд 1%-аас л дээш гарч явах хэрэгтэй. Тэгээд одоо 11 сард байна уу бүх намуудыг шинээр бүртгэж шүү дээ дахиад. Оо тийм үү? Тий шүү дээ. Шинэ хуулиар. Тэгэхээр одоо танах чи ингээд юу ачлаа шүү дээ. Гацалтай байдал нэг хатны завсар хавчуулагчлаа шүү дээ. Тэгэхээр 11 сар дахиж орно гэсэн үг. Яг яа гэсэн үг. Ер нь цааш та яах гэж байна? Би бол тэгж л бодод шүү дээ. Одоо тэгээд энэ олон намууд чи 2028 оноос байхгүй болно шүү дээ. Тэгээ одоо илүү амар арга одоо ингээд орон нутгийн сонгуульд дуусчих юм бол тэр намууд чи ер нь баг хэрэггүй болох гэдэг шүү дээ. Нэг зүнхний нам гэж ярьдаг аахгүй зүнхэн дотор бичиг баримт. Тэгэл нэг зүнхний намыг барьж явал бичиг баримтын өөрчлөлт ч юм уу нэр мэрийн солиол автын билүүл гэж бодож байна. Тэгээ мэдхгүй. За мэдхгүй хамгийн юм ийлэгчлээ гайгүй байгаа. Одоо яах вэ? Гайгүй шүү дээ. Ингээд бид нар чи улс төрийн үйл ажиллагаа болж байгаа юм чи бүх юм илэл ярьсан гэж. Тэгээ би ингээд энийг хэлсэн чи дээж үг гэж надад гомдол баг 2А4-ийн нүүр дүүрэн юу гаргаал мэддэг гаргасан байлээ. Хамгийн том сайтууд дээр тавиал зү амар гомдол. Би уйлсан тэрий чинь бүр амар гомдол. Тэгсэн чи яг нөгөө бид нар чи ингээд нөгөө 3-4 удаа буцаагдаад тэгээ бид нар чи алдаагаа хүлээн зөвшөөрж байгаа учраас буцаж аваад засаал өгöd байгаа шүү. Тэгсэн чи нөгөө айл дээр үеийн гаргацсан алдаануудыг ингээд бүгдийг ингээд тоочвол амар төвшингийнх нь гарын үсгэн хүртэл байгаагүй гэж мэгэл тэ. Тэгэж одоо бид нэр заа окей дүүр засаад өгөө гэж буцаагаад өгч байгаа шүү дээ. Уг нь бол би чи намыг санаачилж байгаа юм чи гişүүнээр бүртгүүлэх ёсгүй гэдэг логик явах болов уу гэж бодсон чи заавал би байж явах хэрэгтэй гэж яах шиг тэ. Тиймэрхүү юмнууд байдаг юм лээ. Зөв. Одоо ер нь сая ингээд та хүн анзарч байгаа шууд ягаад нам авчихсан бэхээр ер нь улс төрийг та сонирхгүй ч болно. Улс төр таныг сонирхоод байгаа шүү. Ер нь тийм учраас ингээд юу болоод байгааг ингэж асууж байгаа байхгүй бас ингээд сонь тэгэл намаа бүртгүүлж чадахгүй явж байгаа дахиад фейл. За. Суугаан төмөр гэдэг хүнтэй ч өстой бараг л ахын дүү өстой Сүхбаатар чингэлтэй дээрээ нэр дэвш. Хамтарсан мэдээлэл зураг мөр тавиал. Зураг мөрөг тавиал хэвлэлийн багуурал мөрлөгэд бас байхгүй. Нэг том шар туган дээр ширээтэй. Тий ч одоо манай нам. Тэг эцэг мөчсөн байхгүй. Бид нар танаа та хэд бид нар цаал тавьж байгаа. Тэгээ бид нар тийм учраас та нар манад ирж юугаад хий. Стейтмент хийгээд хийгээд. Тэгэхгүй бид нар нэх очиод ардын нам дээр очиж, ардсан нам дээр очиж. За тэгээ санал тавьсан. Тэгээ яг эцэг мөчөд яагаад тонгорсон шалтгаан нь юу вэ? Өөр хүн орж исэн юм уу юу вэ? Мэдхгүй би юу л тэрийг ойлгохгүй юм бэл. Юу ч хэлээгүй тонгорцсон. Ямар ч юу ч хэлээгүй ш. Тэгээд бүр зарим хүмүүсийн дээр ардсан нам чинь бүр амар замбраагүй юм бэлээ зү. Тэр хууль мөл Монгол улсын хууль мөл хамаагүй зүгээр ингээд тайзан дээр зогсож байгаад ингээд 12 цаг болоход 1 минут дутуухад ингээ хүний нэр мөр өөрчлөө зогсож идэм шээ. Бүр хамгийн амар нь яасан гэж шүнэн нэр нь өөрчлөгдөд. Тэрний чинь шүн өглөө уссан чинь. Өглөө уссан чинь 3-4 хүн алга болцсон 3-4 хүн шинээр нэмэгдсэн байсан гэлж бод. Одоо тэгээд тэр юугаараа улсын хурлын сонгуульд орцсон шүү дээ. Тэр яг нэг айгу сонь санагдаад байгаа нь ямар ч нэг юм цоон байгуултгүй бодж гисэн юм болоод байгаа. Тэгээд тийч үн чи тоглоомын дүрэн байхгүй гэсэн үг шүү дээ.
Тэгээд эн чинь амар том фейл ахгүй миний хувьд. Бүр ингээд fucked up болж байгаа байхгүй. Тэгээд хамгийн гол нь тоглоомын дүрмгүй хин гэж амар аюултай бүсэн бэл. Юу нь ойлгохгүй. Хинч гарч ирээд хаанаас ч утга шаагаа те харанхууд явж байгаа тажуунаас ингээл тоглоомын дүрмгүй хамгийн зүнтэй байх хэрэгтэй шүү дээ. Яаж явахаа мэдэхгүй болчиход байна. Харин яахын тэгээд одоо боксийн тоглох хэвээр юм уу? Эсвэл манлайлалаа хийх хэвээр юм уу? Эсвэл утга шаах хэвээр юм уу? Тэр тоглоомын дүрмэн тодорхойлох хэвээр. Ямар ч тоглоомын дүрм байхгүй. Намын дүрм мөрм гэдэг юм ямар ч хамаагүй юм бэл. За энэ хүн доржи амар төвшин энэ сонгуулиар ингэж факт топ болжээ. Бас сонинд. Тэгээ миний ойлгосон юм юу гэхэлэр ер нь бол айгуу тийм гинэн цагаан сэтгэлээр ингээд дэврэн орсон юм шүү. Орсон байна. Тэгсэн чинь яг одоо ч гэсэн тэгэл утга шалгаал явдаг юм билээ. Одоо тэдэн тэр бомыг өгсөн тэгээд дэвш чадсангүй мадсангүй гэл ингээл хүмүүс би бол харин ч гайгүй хүмүүс чи хэдэн зуун сая 2 3 тэр бомороо шатдсан билээ шүү дээ. Бүр амар юм бэл. Тэр бол тэзэж буцахдахгүй шүү дээ. Тий өгчөөд тэгээд бүр нэр юм. Хай. Гэхдээ ер нь манай Монголын улс төр бол бүр үнэхээр амар бохир болцсон юм байна гэдгийг л ойлгосон. Амар бохир болцсон. Цэвэрлэх тэрийг амар улс төр хийж гин гэж бодд юм билээ. Хамгийн тэнэг нь одоо жишээ нь би сайн Америк яваад ирсэн. Тэгэхэд яг гоо Америкт мэдээж бохир заваа юмнууд байж л байгаа. Гэхдээ бүр юм монголог шиг юм тэнэг бохир биш. Ийм ямар ч юм дүрм мөрөн байхгүй ингээд баг зодоо мотоноор асуудлаа шийддэг те. Хүчтэй нүчгүүгээ цохиж мохоод янз бүр болгох тийм бол байх. Ширэнгийн хуулиар яваад. Ширэнгийн хуулиар явж байгаа юм бол байхгүй. Одоо чинь ардын нам гихтчил бас л гадагшаа гардггүй л бас л хүнд гэж байгаа. Дотроо тий. Дотроо бүр амар хүнд. Ил дэлгэдэггүй. Тэгэл сая сонгуулийн өмнө нэг 5 нас нэг жоохон цохолцоод тэгэл боллоо шүү дээ. Гэхдээ яг одоо ингээд сая сонгуулиар нөө бүхэл инфлюенсерүүдийг дууцал байлээ л дээ. Яг одоо гэж ажиллах юм шиг нэг газар жимжлэх та офисын тий. Чам дээр тэгээд зүгээр нэг сая ардын нам дээр нэг юм жишээ хэлээ зэ. Уг нь бол хүн чинь ингээд нэг олон хүн дагуулад үзэл санаагаараа лидершип хийгээд манлайлагч хүн чинь л ус төрч явах хэрэгтэй үстэй. Ер нь. Тэгэхэд чи ардын намын листний нэгийг хартаа. Хиний ч танихгүй. Тэр хэнийг манлаас хэнийг лидершип хийсэн. Чи ус төр чинь тийм хүмүүсийн ажиллах ш зүгээр ингээд компьютерийнхаа ард аягүй сайн инженер хийдэг ажил юусоо биш шүү дээ. Чи ус төр гэдэг чинь манлайлалын ажил үстэй. Түүнээс одоо хаашаа тэгээд сайн ажил хийдэг хүн болгоныг ус төрч болох юм бол ч одоо бүтэхгүй үстэй. Америкт бол ерөөсөө тэгж л явж л. Америк бол Европт хэн манлайлал хийж гин хэн олонхыг одоо юу гэдгийг те өөрийнхөө үзэл санаанд нэгтгэж гин хэн олон хүнийг дагуулж байгаа тэр хүн л улс төр юм. Тэр хүн л парламент мембер болно. Тэр хүн олон хүнийг төлөөлж байгаа. Хэний ч танихгүй хэнийгээ төлөөлөх юм. Тэгэд нэг юм эхний хийдгэлээ нөгөө листний хүмүүс нь баг хинч танихгүй баахан хүмүүс гаргаж ирээд одоо тэгээд нөгөөдөл нь юу ч болоод байгаа тийм ямар ч тийм манлайлал тэгээд юу юм шүү байгалийн шалгарлаар өрсөлдөөнөөр гарч ирээгүй хүмүүс байгаа байхгүй дарга хэрэн дарддаг дарга ингээд сонгоцсон байхгүй ингээд чи таалагдчихин тэг үгээр нь байх хүмүүс гэсэн үг үстэй тийм одоо тэгээ харж байгаа үстэй нэг тэр листний нэгийн залуугийн ингээд улсын хурал дээр хэлж байгаа үгийн сонссон чи одоо эн чинь төсөв хилцэж чинь төсвийн тодтгол гэдэг эн чинь одоо бүр байж болмооргүй юм орж ирж штэ тэ төсвийн жил дуусж байгаа төсөв тодтгоно гэдэг ингээд ямар ч эрүүл ухаантай хүний толгойд багтгааргүй юм ороод ирж байгаа ер нь дэмжиж гин л гэдэг үг л дээ. За ахын нэг үг хэлгээ гэсэн байлгүй дээ одоо сууж байгаа. Харин үгүй тийм хүмүүс устж болохоор чи юу болох юм бэ ч тийм үст. За. Бүр амар стресс төрчих шүү. Йоо. За түр зүр нэг жоохон гэгэл юм ярив. Факт бол. Өш тэр сайн нэг Америкийн бүгд найрамдах намын юун дээр очисон тэдний ер нь спичүүд ихтлүүд нь хэр үйж яаж хүмүүсийг дагуулж байна. Ерөөсөө яг үнэхээр юу л бэл. Одоо ингээд про нөө тийм. Хамаг л нөгөө лидерүүд нь гарч иж үг хэлж байна. Тэднэр бол үнэхээр амар сайн бэл. Яалтчгүй нөгөө эн чинь ингээд шалгарлаар гарч ирж байгаа хүмүүс байхгүй ингээд ерөөсөө бүх шатандаа мэтгэлцээнээр явд юм бэл. Ерөөсөө ингээд орон нутаг нам дотроо жижиг сунгаа те ингээд ерөөсөө сенат те тэгээд мужийн хурал гэл ингээд бүх шатандаа ингээд мэтгэлцээн хийж олонхыг дагуулж иж гарч ирсэн хүн чинь хамгийн сайн
одоо манлайл үзүүлж байгаа хамгийн сайн ихтгэл тавьдаг, хамгийн сайн харизмтай хүмүүс л тэнцээ дээшээ гарч байгаа байхгүй. Түүнийш манай зүгээр нэг компьютерний ард шугам зураг зурж байгаад шууд улсын хурлын гишүүн болж байгаа хүмүүс байхгүй байхгүй. Гэхдээ тэр хүмүүсийн чи ихтгэл мэлтгэл тэр харизм хэлж байгаа үгний даац маац бол зүгээр ингээл баг ихний 3 үгийн сонсголт зүгээр ингээл ёо ямар амар юм бэ гэж бодож байгаа. Манай одоо ийм нөхцөл бүртгээд одоо чи боддоо манай хамгийн амар нар да. Ерөнхийлөгчийн сонгуул мэтгэлцээнгүй боллоо. Сая улсын хурлын сонгуул намын дарга нар мэтгэлцсэнгүй шүү дээ. Хоорондоо нэг хэдэн хүүхдүүд авчираад хооронд нэг ингээд тэр зарим нь баг хөрхийн амтан баг юу ч байсан тийм цаасан юм шиг. Тийм нэг хамгийн сүүлийн өдөр нэг хэдэн хүүхдүүд авчираад нэг мэтгэлцүүлсэн болоо тэгээд дуусч байгаа. Инглиш чин тэр өрсөлдөөн байж ин чинь юу болоо шүү дээ. Энд чи цэвэршин шүү дээ. Тийм үү. Өрсөлдөөн байхгүй ингээд бүх юм ингээл нуугдмал, хаагдмал те бүх юм даргаас хамаарсан. Хин даргад таалагдж гин, хин даргыг долоож чадж байгаа дарга болж ивэл тэгвэл бид нэр ер нь хаашаа явах юм бэ тийм үү. Тэгээд тийм сонгуулиар гарч ирсэн хүмүүс өнөөдөр юу ярьж байгааг та нар харалт. Ямар төсөв батлахгаа сууж. Яаж тэнэг юм ярьж өөрсдөө өмөрч чинь те. Ийм л юм болж байгаа. За окей. Наадах чинь түр зүр пауэр заах. Йоо. Хүмүүс би нэг амар доржийн амар төвшөлийг загнуулсан мэдрэмж авчлаа. Би нэг ингээд улсыг муу аваад жоод байгаа шиг. Ер нь чиний буруу шүү. Хим блэ? Ер нь энэ юу яаж байгаа ард түмэн та нарын буруу гэдэг чинь. Олигтойгоо амьдчихгүй гэдэг. За тийм ээ. Тэгэхээр дараагийн асуудал болохоор ийм л байна л да. Би зүгээр нэг сая сонгуулиар нэг хүн амтныг одоо инфлюенсер инфлюенсер гэж хаашаа тийм нэг олон даагчтай хүмүүс ч юм уу юм хийж байгаа хүмүүсийг дуудсан байна тий. Тэгээд чамд юу н ямар санал ирсэн бэ? Надад юу. Хөргийн амтаа ардсан нам болвол ямар ч мөнгөгүйсэн шүү дээ. Тэгэл ардын намаас л санал ирэх байлгүй тий. Ирсэл бах та. Ирсэн. Тэгээд нэг гараараа ингэж татсан гэсэн үү? Хэцүү билээ. Би чинь ер нь ингээл хүмүүс чи худалдагдсан гэж болоо. Гэтэ ер нь яг ингээд амьдрал ах уу хүүхд мөгд чи ингээ хончин байгаа тий. Тэгээд айгу өөрхөн их мөнгөтэй дүн байгаа. Тэрнээс ингээд яа нэг чинь бас ер нь бол амар том челленж. Хэцүү байгааз. Хэцүү амар хэцүү. Нэг гараараа нөгөө гараараа гэж тат. Яг 3 хоног бодсон. Яах вэ? Ингээд тодод байдаг настай. Хүмүүстэй зөвлөлтүүддэггүй зөвлөлтөгээ зөвлөлт. Их нэртэйгээс байсан. Тийм тэгээд. Гэтэ намайг ойлгосон. Ихнэр. За яах вэ? Чи өөрөө тэг шийдэж байгаа л да яах вэ? Тэгээд би хэлсэн. Үгүй хоёулаа YouTube-ээс хэдэн төгрөг олж байна. Эн чинь тэгэл бит хоёрын нэг үсрээл жил хэдэн сарын мөнгө шүү дээ. Яг үүнд. Тэгээ хоёулаа ийм жил хэдхэн сард олчих мөнгөөрөө насан туршийнхаа нөгөө нэр хүнд карьерийг ингээд манахчих чинь нэмээ юм шүү гэдэг. Тийм нэрээ тийм дээ. Тэгээд дээрэс нь би ч үзэл санаа ярьдаг. Одоо ямар ч үзэл санаагүй жоох хүүхд байсан бол бас ойлгож болно шүү дээ. Тийм одоо зүгээр нэг рэп дуулдаг хүүхд бол бас ойлгож болно шүү дээ. Бас бабургоо шиг ярьдаг болчих. Цаана хавчуулаа. За тийм. Гэхдээ тэгснээс одоо нэг юм асуухад энэ пап ч нэр нь хэр явж байна? Фейлж байна уу? Орлого хэр явж байна? Хүн амтнд дүүрж байна уу? Тий яг манайх ч нэг улс төрийн бас л нэг үзэл санаан дээр ер нь ингээд алкогол ч хүмүүсийг аягүй нэгтгэдэг юм. Хүмүүс ч яг нэг пивний ард сууж агаад улс төр ярихлаар чи илүү гоё юм дэлгэрэнгүй ярина те юу баснаа зүгээр нэг зангаж жуучаад ингээд суугаад ярих пивний ард суугаа ярих байж шал өөр. Тэгээд тий чи юм хөөрхөн community үүсдэг юм бэл. Баян тогтмол зундаа бол аягүй хэцүү. Зундаа бол би чинь сая бараг 2 сар шахуу түрээсээ өөрөөсөө хоосон төлөлөө тий. Тий хоосон. Ер нь гэхдээ яг тэрийг тэгэл зундаал өвөлдөл олно л доо. Түрээс өндөр үнэ тэр байршил. Тэр чинь 7.5 саяар би түрээсэлдэг шүү дээ. Яг тэр баяр. Тэгээд хүмүүсийн цалин юм тий. Тий. Тэгээд хүний цалин хідүүн ажиллаж. Ер нь бол баг хүн ажиллуулдаг юм дүү юм чи. Өөрөө би тэнцээ чинь зөөгчөө чинь за нэг тогооч гээд нэг залуу цагаар ажиллаж штий. Бумаа зөөгчөө чинь за тэгээд манай нэг хамаатны дүү тавдах дээр туслан за тэгээд болчихсон шүү дээ. За байж байгаа. Тэгэхгүй бол хардаа ийм билээ хардаа. Энэ нийгмийн даатгал төлөв гэдэг чинь бол бүр үнэхээр амар юм. Хүү би яг наа чинь ямар ч боломжгүй юм бэлээ. Ер нь бол эн чинь бүр үнэхээр утгагүй юм бэлээ. Би зүгээр тооцоо гэдэг үсэн би бол ямар ч ашиггүй ажиллах юм. Би ч одоо нэг сардаа нэг ойролцоогоор нэг сая 500-аас 2 сая төгрөгийн яг цэвэр ашигтай ажиллаж байгаа байхгүй юу? Яг цэвэр ашиг нь.
Тэгээд гэхдээ яг миний хамгийн том ашиг нь юу вэ гэхээр хүмүүс тэнцээ цугларч гин те. Тэгээд нэг community хүнээс нэг байр түрээслээд авахгүйгээр 7 хоног болгон лекц зохион байгуулж гин Амраас weekly шоугаа хийж чинь те. Ингээ явчих. Хэрвээ би одоо нийгмийн даатгал төлөвлөх эхлэх юм бол би тэр 1.5 сая төгрөг шууд баг. Би ямар ч ашиггүй ажиллах юм. Тэгээд одоо эн чинь энэ нийгмийн даатгалын сан гэдэг чинь одоо хизээ дампуурах нь мэддэггүй. Эдийн засгийнхаа хувьд бол аль эдийн дампуурсан. Тэ хизээ яг тэр дампуурл нь бол ингэх юм шиг. Тэр санчин бол аль эдийн дампуурсан сан шүү дээ. Яг эдийн засгийнхаа утгаар бол аль эдийн дам. Хизээ энэ санхүүгийнхаа системийг болон Монгол улсынхаа эдийн засгийг чирж унгах хэмжээнд очих юм болдоо гэдэг л асуудал байгаа байхгүй. Түүнээс тэр сан чи аль эдийн дампуурсан сан шүү дээ. Тэгээ энэ тогтолцооных нь явж байгаа схем нь өөрөө понзи схемээр явдаг. Одоо хүмүүс гайхаад идэггүй чи юу яриад байна ч понз энийг би хэлээгүй энэ Нобелийн шагналд эдийн засагч Милтон Фридман энийг понзи схем гэд бүр хэлсэн ба. Түүнээс одоо би нэг амраа нэг ухаантаа ингэж хэлээд байгаа юм биш үү. Одоо энэ бидний яриад байгаа нөгөө ахан дүүсийн билүү юуны эв санааны нэгдлийн одоо энэ тогтолцоо шүү дээ. Одоо өмнөх хүнийхээ тэтгэврийг дараа үеийнхэн төлж байгаа энэ процесс шүү дээ. Эн чи яг понзи схем байна. Ерөөсөө яг понзи схем данаар. Тэгээ энд одоо ингээд нийгэм одоо нөгөө baby boom үе чинь ингээд дуусаад тэр үеийн хүмүүс чинь ингээд тэтгэврт гараад эхлэх юм бол одоо хүмүүс чинь 1-2 хүүхэдтэй болдог болсон шүү дээ. Тэр үеийнхэн чи эднэрийнхээ тэтгэврийг төлж дийлэхгүй болчихж байгаа. Бүр багсаа авчиж байгаа. Тэр чи эн чи яах вэ? Тэгээд тэр мөнгө чи хаанаас гаргах юм? Нэг хэсэг ингээд улсын төсвөөс одоо ч гэсэн санхүүжүүлэл явж байна. Тэгж яагаад энэ ч улсын төсөв чинь даахаа болно шүү дээ. За окей. Одоо ингээд яг жижиг дунд одоо энэ жижигхэн компаниуд бол ингээд нийгмийн даатгал нөө төгөөд баахан татварууд эндээ бүр халуулаад өгч байгаа байхгүй ашиг гарах боломж үүдээ татвараас нь дарамтлаа дансыг нагаад хаасаагүй л. Тэгэнгүүт чиний кейс дээр болохоор нийгэм даатгал төлөхгүй явж байгаа юм тийм. Төлөхгүй би юу. Тэгтээ компани гэж байгаа шүү дээ тийм. Компани ба. Гол нь тэгээд энэ тентгийн ингээд чи өөрөө овнер нөхгүй. Визэнд оруулж моруулахлаар чинь нийгэм даатгал хаав байна гэж асууж байна. Юун дээр шаардж байна? Би бол толгорч байна. Надад тийг шаардж. Толгорохгүй байна. Хин ч надаас нийгмийн даатгал асууж. Янз бүрийн зээлбэл. За. Миний энэ ядаргад нэрээ би бол баг хизээ хүн намайг нийгмийн даатгал төлдөг гэж асуу. Би бол тэрийг март. Визэнд ороход бол заацаг л байж байна. Хизээч тийм асуудаг шүү дээ. Угаасаа тэр нөгөө тоглолт зохион байгуулж байгаа хүмүүс нь виза асуудал шийдэл яждаг шүү дээ. Тэгээ ер нь зүгээр орлогоо л баталгаажуулчих. Тэгээд тэр заавал нийгмийн даатгалах шаардлагагүй л байт юм шиг л. Би зүгээр ингээд орлого. Тэгээ YouTube сард хэдэн төгрөг орж одоо 4 жилийн турш мөнгө авчлаа шүү дээ. Тэнгүү 4 жилийн турш тогтвортой Google Payment-ээс ингээ мөнгө ороод ирсэн. Сар болгоно. Тийм. Тэр чинь амар том. Тэгээ Америкт бас татвар төлж байгаа шүү дээ. Би ч гэсэн Америк татвар төлж байгаа. 10% татвар төлдөг шүү дээ. Тийм. Адилхан бид чинь Америкийн нэгдсэн ус татвар төлөгч болчиход байна шүү. Tax numberтай бид чинь. Бүр agency ажиллаж байгаа бидний өмнөөс. Тий. Бүртгэж байгаа. Одоо чи юу яаж байгаа юм? Сингапур руу овсон нүгэ сая сүүл Сингапур дээр нэг бүртгэл явсан тий. Чи ажигсан нүгэ. Тий. Яг жилийн эцэр нөө репорт нь ирэл хэвтэн. Намайг нөө төлөөлж бүгэлж байгаа agency-ийн нэртэй. Таны нөө АИН би дугаарч чинь вэ шүү гэж иржлээ л дээ. Монголдоо татвар төлж байна. Хоёр улс татвар төлж байна гэж. За тэгээд дараагийн болохоор Амраас weekly show чинь анх нөгөө нэг морь цагийн юучлээ нэг тийм. Морин цагийн мэдээ байсан шүү дээ. Тэгж байгаа Comedy Lab-ийн пэйж дээр байжгаад тусдаа дахиад суугуулсан тийм. Тэр зорилгоноос Comedy Lab-ийн пэйжийг дээш нь татах гэж явж байгаа. Тэгээд тусдаа гарсан гэсэн үг юм. Тий яг хөө би чинь тухайд Comedy Lab-ийн захирал байсан шүү дээ. Жилээр солигдсон чиний юу юм бэ? Тий тэгээд би чинь нөгөө манай чи 10 мянган subscribe-тай байсан. Тэгээд яг миний ч юм нөлөөсөн л бах бас дээрээс нь бид нар ч бас идэвхтэй үйл ажиллагаа явуулсан нөлөөсөн баг. Тэгээд нэг 230 мянгатаа болгоод тэгээд татаад авсан. Нөгөө нэг нийт юм гэдэг чи айгүй утгагүй дундаа тий. Дундаа юм гэдэг чи эзэнгүү байт юм бэл. Бабар хайдаг тий. Хүн эзэнгүү өмнөөс хүн болгоо хайдаг юм гэдэг чи. Тий. Нэр дундаа юм гэдэг чи тэгээд хизээ нөгөө YouTube-ийнхаа мөнгийг авах нь мэддэхгүй, хин хариуцаад байгаа нь мэддэхгүй. Хинд яаж чи өөрөө хариуцчих ихлээр нөгөөдүүл наа чи гэх гээд байгаа юм шиг тий. Тэгээд айгүй хэцүү байдалтай. Тэгээд би заавал бас нэг тодорхой хуваа лабдаа өгнө мөн гэдэг яшиг би өөрөө яачих. Тэгээд өөрөө тэгээд явж нэг silver button бол манай лаб чи өөргөө авцсан шүү дээ. Тэгээд ер нь нийтийн юм гэдэг чинь нийтийн юм л байт юм л. Ер нь аль болох тийм альва бизнес аль болох нийтийн юм биш л баймаар. Яг хариуцсан эзэн олуулаа ингээд нэг найзууд майзуудаар ингээд нийлээд нэг
зургуулаа нийлээд нэг ресторан ажиллууллаа гэдэг ч тийм. За 3-аас дээш бол филд тийм дөө. Өстө дампуу юм бэл. Ер нь бол аль болох ганцаараа л яг хамаг юмаа өөрөө ингээд хар толгон дээр. За нэг хоёулаа байвал зүгээр. За тэгээд тэрнээс олон бол тийм юм бэл. Тэгээ хоорондоо сайн гэрээ мэрэгээ игээд явахгүй бол зүгээр нэг найз дундаа явах юм бол тэгээд заавал асуудал гардаг. Мөнгө болол муудалцсан юм даа. Тий, ерөөсөө мөнгө олох юм бол тэгэл минийх чинийх би их ажилласан чи бага ажилласан гэж явчихдаг. Ер нь тэгээд энэ comedy lab 2 дэш болдог нь юмнаас босно уу? Юу зүгээр л 2 дэш болцсон уу? Анх. Тусгай өөр сайн гэрээ мэрэгээ хийгээгүй. Би ч одоо энийг хангалттай ярьсан дөө. За одоо байж байгаа. Одоо тэгээд comedy lab дээр нэг өөрийнхөө морь цагийн үечлээ явж байгаа тусдаа ингээд Amras Weekly Show гээд сууг нээсэн шүү дээ тий. Энэ суугч юу ингээд ихэнх нь гадаадаас үзэж байна. Гадаадаас үзэхэр нөгөө нэг CPM тий олж байгаа орлого арай өндөр өгдөө шүү дээ. Ер нь сард хэд тавьсан гэдэг. Ер нь яг хүмүүс харин манайхыг гадаадаас их үздэг гэж бодоод идэм билээ. Тэгсэн чинь манайх ч 15% нь гаднаас үздэг шүү. Тэгтээ өндөр биш. 15 билүү 20%. Өндөр байна уу? Тий. Тэгээд ер нь нийт үзэгчтэй одоо манайх ч нэг 110 мянга л үзэж байгаа. За минимум да. Нэг эпизодыг. Тэгэнгүүт чинь тэрний нэг 90 мянган Монголоос 20 хэдэн мянган гаднаас л үзэж байгаа байхгүй юу? Ер нь. Тэгэхээр монетайз нэг сардаа нэг 1000 хүрж гинөө. Минийх чинь одоо бол нэг 2000 тал. Сарын 2000 Тий 2000. Чи тэгвэл Монгол минимумда 1500. Монголтой бол өндөртөө орд юм байна. Харин тийм. Яг л монголч нөгөө нэг реклам гардаг. Ихэнх нь Монголоос үзэхэр нөгөө нэг монетайз гэж байхгүй болчиход байгаа байхгүй. Бус цугууд явчих бодож чинь манаас өгч юм кино моно ирэхлээ. Байхгүй шүү дээ. Манай нэг weekly show чинь дунджаар нэг ер нь нэг 450-аас 550 доллар яг нэг эпизод болтой. Тэгээд сардаа нилээд 1500-аас 2000 болтой юм шүү. Төлөөл. Тэг 10% татвар Америкт өгчөж байгаа. Тийм. За одоо тэгвэл хэдүүлэн ихэд л та YouTube-ээс орлого олж байна. Liberty. За мөнгө ч тоолноо. Папасаа олж байна. За 2 сая төгрөг ямар актив үйл ажиллагаа явуулж байна. Одоо тэгэл солонгоруулалыг л. Үгүй тэгээд нэг бас нэг дэлгүүр дэлгүүрт юм уу? Үгүй яг тэр миний дэлгүүр шүү дээ. Тэгээд нэг зүгээр ингээд нэг хөрөнгө оруулаад яараа гэдэг чинь нэг тиймэрхүү юмнууд байгаа жижиг сажиг юм байж. Тэр нөгөө нэг одоо тэгээд би чинь дээрээс нэг ажилд орох гээд байгаа нэг олон улсын байгууллагад бас. За communication manager ч үлээ. Тэгээд нэг ямарсан тогтмол цалин байлантай бол бас нэг хамт олон молонтой болохгүй нэг юм жоохон зөнгөр болчт юм байна үү. Ингээд зөнгөр явсаар нэг хідэн л бол хідэн цагт зэрдэг те. Тэгэл ингээд таач штэл ямар фэш яачваа гэж боддог тал те. Тэгэл үжи тийм үж. Одоо жоохон зөнгөр байдлаа жоохон багасгаад. Тэр нэг Liberty Summer Camp лүү нэг сургууль явуулд тий. Тэрийг ер нь хэдэн жил явуулж байгаа. Яг гардаж ажиллаж байгаа. Яг би гардаад одоо баг 14 жил явж байгаа шүү. Би яг гардаж зохион байгуул. Одоо эн чинь дараа жил 20 жилийн хойно болно. 20 жил хийж байгаа. 2005 онд эхэлсэн билээ. Энэ сургуульд анх энэ хишиг тэмбэлийн Тэмүүжин тэгээд энэ нөгөө Эрдэнэ багш тэгээд Өнөр Баяр тэгээд энэ хин прокурорс Эрдэнэ тах. Тэгээд энэ нөгөө Батсуур багш магш гэдэг одоо энэ дээд хүүхдүүд байгаа. Тэр хэд ингээд зөвхөн мөсөн оюутнууд дундаа энэ юун дээр хүрэл тоогод төр хийж исэн бэл. Тэгээ би явж байгаад би чинь 2007 оных нь байна уу 3 жилийн дараа сургалтанд суугаад тэгээд тэрнээс хойш ингээд хамт зохион байгуулж явж байгаад тэгээд ер нь яг Тэмүүжин багш өөрөө хариуцсан явдаг. Тэгснээ сүүлдээ гишүүн болоод ерөнхийдөө тэгээд жоохон хаягдах маягтай 2008 оноос жоохон хаягдах маягтай болоод тэгээ ер нь тэнцэнээс ах бол ер нь яг хариуцал. За тэгэхээр яг наадах чи яагаад асуусан бэ гэхээр яг наад дээр чинь зааж байгаа тий одоо энэ онол гэх юм уу ерөнхий мэдлэг шүү дээ. Энийг ер нь нийт ард иргэдэд яаж хүргэх вэ? Тийм бодсон юм байна. Яг анх бол нэг ийм иргэний боловсрол тал руугаа байсан. Анх бол ингээд илүү жоох юм ардчлалын боловсрол тал руугаа нэмэх нэг 10-аас 20% нэм либертар үзэлтэй хайнрын мэн заадаг гэсэн. Одоо бол манай сургалтын контент бол 100% яг энэ илүү чөлөөт зах зээл хувийн өмч тэгээд энэ либертар үзлийн талаар одоо яг болсон яг тийм юусэн. Би бол тэгж боддоо яг бүх хүн бол угаасаа бид нартай ижлэн ойлгохтой болох боломжгүй. Тийм зарим нь ойлгон зарим нь ойлгохгүй ойлгосон ч гэсэн заавал юу бид нартай адилхан үзэлтэй халбгүй бодолтой байх албагүй шүү дээ. Тэгэхээр бид нар бол бидний барьж байгаа тактик өгөхлөр жижигээр
Тэгээд урт хугацаанд өсөе гэдэг тийм л бодолтой. Түүнээс ингээд бид нар чинь ингээд адгаад идэх штэ. Яарал 2 жилийн дотор л олон 500 мянган хүнд өрчмөр байна гэдэг штэ. Бид нар тэгэхгүй байна. Одоо жишээл энэ жилийн бид нар сургалтаа болохоор 20-с дээш хүн авдаг байхгүй хязгаарлалцтай. 20-с дээш хүн болохоор тэгээд сургалтын чанаргүй болол тийм нэг хүнд хүртээмж нь багасаа явчихна. Хүртээмж нь багасч чинь. Энэ жил чинь 7 үгүй юу 50 хүн бүртгүүлсэн 47 хүн бүртгүүлээ тэгэл 20-ыг авч явж байгаа. Бас хөөрхөн тийч ингээд шигшин гэсэн шийд болно. Тэгэл аль болох чанартай их гэл үздэг. Ер нь яг үзэл санаатай тий ямар ч үзэл санаагүй 10,000 хүн байснаас амар үзэл санаанд үнч 10 хүн багтал Монголыг өөрчлөх юм бэл яг би зүгээр сайн улс төрд яваад ингээд харахад бол энэ үзэл санаандаа үнэн ч тэрийг ойлгодог тэрийг мэдэрсэн тийм 10 хүн гэдэг чинь бол бүр юу юунаас чухал бэл. Манаач тэгэл нэг ингээд Монгол төгөлөр нэг ял хийж байгаа юм шиг тэгэл нэг ямар ч тийм үзэл санааг нь яаж байгаа юм байхгүй тэгэл нэг эдэн дүүрэг авчийл гэсэн бодолтой хүмүүс ихэнх маас нь шүү дээ. Зүг. Одоо тэгэхээр яг наадаа үйл ажиллагааг чинь бас ингээд дэмжиж юу н хүмүүс санхүүжилж байгаа л үүдний чи бас улаан цай өөрсдөөс гаргаж байхгүй. Хөөрхий тэр хүмүүс чи өөрсдөө сургалтынхаа төлбөрийг төлөө явж байгаа. Сая манай сургалтын төлбөр чинь 700 сая төгрөг. Тэгээд 6 хоног. Тэгээ яг бид нар чи аль болох гайгүй боломжийн үнэтэй амралтын газар нэг өдрийн 100 мянгаар хоол ундны яждаг. Тэгээ үлдэгдэл 100 мянгаар нөгөө унаа, ирэх очих унаа. Тэгээд нэг ганц хоёр өдрийн цаймаа тэгэл яг таарч байгаа. Тэгээ нэг дунд нь нэг хорхог өгчөж байгаа. Тэр хүмүүс чинь бас нэг гоё хөдөө гарсан байна. Хорхог идэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ орой болгон гоё пи уугаад өдрийнхөө хичээлүүдийг яриад хоорондоо пи уугаад айгуу гоё болд юм уу? Энэ хураамч нь тэгээд хүрхгүй л билүү дээ миний бодлоор. Цаанаас нь яг л таарч байгаа. Нэмж ингээд хүн амьтанд тусал санхүүжилж байна уу? Дэмжиж ямар ч тийм. Тэгсэн бол яд нэг sponsored by гэдэг нэг компани баймаар байна шүү дээ. Зүгээр ийм тусалцаа бол байдیں۔ Манад ирж багшилж байгаа багш нар бол нэгэн ч мөнгө авах. Тэр бол амар том дэмжлэг биш тийм. Амар том. Тэр хүмүүс чинь зүгээр үзэл санааныхаа төлөө үнэгүй иржил зааж байгаа хүмүүс. Жишээ нь энэ жил Кристофер Линклей гэдэг амар лаг эдийн засгч Америк эдийн засгч зүгээр юугаа онгоцны зардлаа бид нэр дундаасаа гаргаж өгөөл тэгэл ирээд ямар ч үн төлбөргүй 7 хоног хичээл заачаал явчих. Тэр хүн гэхдээ бүр айгуулаа 1999 оны зүүн өмнөд Азийн хямралыг одоо өмнө нь ийм хямрал болох гээд байна гэдэг ингээд биччихсэн. Тийм лаггүй ирж хичээл боллоо ш. Тэгээд хүмүүс тэнд суужсэн залуучууд үнэхээр майнд блоу болсон. Йоо. Тэгээд одоо юу энэ хятадын энэ эдийн засгийн өсөлт чи яг юун дээр сүрс яг эрүүл өсөлт юм уу эсвэл эн чи өөрөө хөөс юм уу тий. Тэрийг ингээд бүр амар гой тайлбарлаа. Яг юун дээр хөөс гарцсан. Тэ юун дээр алдчихж байгаа. Ер нь хизээ хямрах гээд байгаа. Эдийн засаг нь ер нь бол хятадын эдийн засгийн хямрал эхэлж байгаа л гэж л. Давлгаанд бид нэр самруулна шүү дээ. Тэгтээ бүр том давлгаа нь бол нэг 5 жилээс нааш үл юм шиг. Хүш. Тэр яг наад ярин таадаг л тэнд цус хүмүүс сонсоол ингээл үлдэж дуусч байгаа тий. Барьчулж аваагүй л хах л та тий. Тий. Аваагүй шүү дээ. Тэгэхээр өөр хүн сонсох боломжгүй. Тэнд цус хүмүүс тий. Чинээс хүмүүс. Тэнд цус хүмүүс нь цаашаа түлдэж чи гоё үн цэнтэй бол. Тийм байх. Тэгэхгүй бол тэгээд ингээд бүхэл юмаа цацаад байгаа юм. Энд очсон ч очоогүй ч сонсч н дөө гэл. Тэр чи анзаардгүй би бас комедиг юу нэг цацдаг шүү дээ. Миний комеди баг цацагддаг юм да. Бичлэг нүү. Тийм миний комеди бичлэг баг цацагддаг. Айгуу ховор цацагддаг. Ер нь нэг тийм үнцгэрээ үзгэлтэй тийм ховор болох гэдэг шүү дээ тийм үү? Тий. Амттай байх гэдэг шүү. Яг ирээд үзэх юм шал. Зүг. За комеди гэснээс дахиад нэг асууж байна. Энэ комеди ер нь сүүлийн үед жоо уналтанд орчих уу яав нийтээрээ? Тэгсэн ер нь би бол тийм гэж бодож байна. Одоо биднэрт тийм шин юм хэрэгтэй байгаа. За. Ер нь нэг юм маркетинг чинь нэг мөчлөг байдаг шүү дээ. Тийм. Сикл байдаг. Тэгээд буцаад ундаг. Тэгээд ёроолтой өрөөд тэгээд дахиад буцаад үздэг. Тэгээд бид нэр яг уналтынхаа үед л байх шиг байна гэж би миний зүгээр хувьд харж байгаа. Нэг хэсэг бол үнэхээр гоё 10 жил явлаа шүү дээ. Чи 10 жил чи амар удаа хугацаа үстэй. Яа. Тэ? Үнэхээр удаа. Гэхдээ яг хөө тэгэл тэнцэнс чинь зарим нь ингээл өөр ингэсэн юмнуудаа хийгээл одоо чи би жишээ нь weekly show гээл ингээл тустаа гараал явждаг ч юм уу тэ ингээл танигдаж гарч ирсэн зөндөө байгаа л. Тий, танигдаад гарч ирсэн хүмүүс зөндөө байгаа. Тэгээ одоо биднэрт шин нэг юм одоо нөгөө нэг уналтаасаа гарахад дахиад нэг юм шин юм хэрэгтэй шүү дээ. Тийм бол хэрэгтэй байгаа л гэж бодож байгаа би. Одоо тэгэхээр бүх ингээд стейжүүд ер нь жоохон
дүүргэл багтаа ингэж үзэж болох уу? Ямар вэ? Тэг яг 5 дахь хасаандаа сайн байгаа. Аха. Хуучин ч бол ингээ бусад өдрүүд нь ч гэсэн ингээ пиг үж идэг гэсэн шүү дээ. Одоо л тийм бусад өдрүүд жоохон хүн багтаал баг бүх газрууд. Одоо чинь манай comedy lab гэлдэгт чинь зөвхөн 5 дахь талтай болчих шүү дээ. Газар маа. Тэр танахыг би амьд байгаа гэдэгт жоохон сая өөрөөс чинь сонслоо. Юу н үйл ажиллагаа явуулаад байгаа юм уу? Гэхдээ яг 5 дахьд хөрхий нэг үлгэн салгаа явуулж байгаа. Бид нар чинь сая ковидын үеэр нялга авахулчлаа шүү дээ. Нөгөө мө байсан байраа алдчихлаа. Тэгээ ер нь тэгээд орон гэргүй юм чи ямар л байлгүй байх вэ тийм ээ. Тэгээд дээрэс нь бид нар бас менежментийн хувьд байгаа алдаа гаргасан. Ер нь бол дахиад нөгөө төрөний хэлдэг олон нийтийн юм гэдэг чинь нийт юм байдаг. Ингээд нэг нэгээрээ захирал хийгээд яваад энэ чинь л буруутаад эхэлж байгаа байхгүй тий. Нэг өдөртлөг байхгүй болчих. Тийм. Тэгэхээр чи ингээд яг ингээд нэг базаад яг нэг хүн ингээд илүү нэгэн жоох илүү шиг авдаг үжи тэр хүн чи илүү эфорт гаргана шүү дээ тийм ээ. Тим хүн байхгүй бүгд ингээд тэнцүү тэгснэ зарим нь ажиллаад байх зарим нь зүгээр ажилтгүй тэгэнгүүт нөгөө ажиллаад байгаанууд нь заац боли би ажилласан ч ажиллаагүй ч ялгаагүй мэн гэд ингээд нэг юм асуудал гарч идэм бил. Гэхдээ яг тэрийг ойлгосон тэгээ тэрийг засгал хэрэгтэй байх одоо. Тэгээ би дээрээс нь бас нэг надаа юм ба. Би бол одоо бүх клубүүд дээр гарч байгаа. Comedy Lab дээрж гарч байгаа. Club дээрж гарч байна. UB дээрж гарч байна. Бүгдэн дээр нь гарч байгаа. Зүгээр одоо бол бидний ийм нэг юм хамтлагийн системээс гарах хэрэгтэй. Хэрвээ stand up comedy юм бол хувь би таасан. Одоо жишээ нь гадаад тийм байхгүй шүү дээ. Одоо жишээ нь comedy cellar crew гэж байдаг байхгүй. Comedy cellar гэдэг нь зүгээр бар тэнцээ line up гаргадаг шоу менежер байна. Эсвэл тэр баарны менежер line up гаргана. Хин хамгийн сайн байгаа л гэж тоглож байгаа хэвээр. Стейж тойрол явд юм биш үү? Стейж тойрол явж байгаа хэвээр. Ер нь хаач тийм Монголд гэн Америкт ч тийм, Англид ч тийм ер нь хаач тийм байдаг. Тэгэхээр бид нэр илүү тэрэн рүүгээ явах юм бол илүү өрсөлдөөн үүснэ те хүмүүс бие биенээс илүү авах гэж хичээн клубүүд хоорондоо өрсөлдөж эхэлнэ шүү дээ. Хамгийн сайнуудыг авах гээд мөнгөөр зодож эхэлнэ те. Тэгэхгүй бол одоо ч тэгэл тайзан дээр гарахад нэг 70-100 мянган төгрөг тэгэл сайн ч байсан нөгөө мөнгө авч идэг, муу ч байсан нөгөө мөнгө авч идэг болчиход байгаа. Зүгээр нэг сайн юм нь айгүй олон комедиан өстэй болчиход байгаа. Залуучууд айгүй сайн гарч ирж байна. Тийм бүр. Одоо баг 30-40 хүн баг шүү дээ. Big Six-үүд нэлээ. Big Six-тагаас 2-3 стар төрчих шиг боллоо миний харж байгаагаар. Тийм. Comedy Lab чинь бас нэг 10-аад хүн байж байгаа шиг байна. UB Comedy-д чинь бас ингээд орж гараад баг 20-од хүн баг шиг байна тий. Club байна тий. Тийм Club Comedy байна. Club-д чинь бас нэг 10-аад залуу байж байгаа шиг байна тий. Гэх мэтчлээ ингээд. Одоо тэгээд яг дахиад дараагийн шатандаа гарыг сая хийснээр л явах юм тий. Ингээд хувь болгон ингээд лаг сайжраад стейжд төрдөг гараад тэгээд comedy клубүүд илүү клуб гэдгээр тий яг ингээд тэгээд ирсэн баар واخгүй тэр яг жинхэнэ утгаараа клуб гэх юм биш тий. Яг хүн цуглуулаа crew үсгтэй биш тий. Тий crew үсгэж яг би бол тэгж үзсэн тэр crew үсэж байгаа юунаас болсон бэ гэхээр одоо бид нар чинь мэдээж өмнөх хошуу урлагийнхаа хүмүүсээс л авангаалж явна шүү дээ цаашаа тий. Тэрнээс тэд нар чинь ингээд нэг юм нэг X2 юм уу гэдэг ингээд байдаг гэсэн шүү дээ. Тэр бас манус талдсан байж магадгүй л гэж бодсон. Гэтэ яг 100% бол биш. Би зүгээр ингэж л ингэж бөөнөрөө явж тэр хэд ч юм бол ингээд тайзан дээр ингээд багаараа тоглож байгаа шүү дээ. Бид нар бол хийсэн шүү дээ. Алдсан ч ганцаараа онсон ч ганцаараа л баг. Тэгэхээр ганц хүний урлаг учраас яг л нөгөө Америк барууны жишг рүү ганцаараа л явдаг. Тийм. Тэгээд бас комеди клубүүд бий болох хэрэгтэй тий. Манайх комеди клуб нээчлээ. Ирээд тоглож гарант хийдгээл тий. Тэгэхээр ранктай. Анх удаа гарч байгаа хүмүүс бол үнгөө гарна тий. Ихэнд гарна. Тэгэнгүүт лаг одоо олонний танил мэл болцсон. Эсвэл жоокнууд нь сайн байгаа тий. Тренд болж байгаа комедианууд бол илүү өндөр үнэтэй тий. Хоошоо гарна тий. Хоошоо гардаг ч юм уу. Тэгэл ингээд нөгөө яг клубын системээр орчих чинь манайх ч одоо жишээл ингээд оройжонго нэг л удаа тоглож байгаа шүү дээ. Гадны комеди клубүүд бол нэг оройны ойрцоо 3 удаа тоглож байгаа. 3 удаа сэлгэлт хийж байгаа. Маш өндөр эргэлт турттай шүү. Амар урттай. 6-ад нэг тоглоод 8-д нэг 6-ад нэг тоглож байгаа. Тэгэнгүүтээ 6:50 гэж тараад 8:30-д нэг эхлээд тэгэнгүүтээ ой 6-8 тэгээд нэг 10-т дахиад тоглолцож байгаа. Нэг 3 удаа тоглолцож байгаа. Тэгвэл хүн очих цагийн сонголт авин болчиход байна шүү дээ. Тэгээд комедианууд ч гэсэн ингээд стейжн дээр олон удаа гараад ирж байгаа. Манай ч юм бол тэгэл 8 цагаас 11 хүртэл 3 цагийн турш ингээд 10-20 хүн гарч ирэл зарим нь бүр баг битаас нь тоглолтоо баг хийчихэл бууж байгаа шүү дээ. 40 минут зөнөө шаачаа бууж байгаа тохиолдол бас байдаг шүү дээ. Хөл нөгөө хэд нүлээ гэлээ. Харин тэгэхээр
Тиймэрхүү одоо тэгээ нэг клубын систем рүү орчвол нэг клуб чи ашигын төлөө явна шүү дээ. Тэгэнгүүт чи сэлгэлтээ бодно. Тэгэл хурдтай комедиануудын чинь жоокнууд нь хүртэл сайжир шүү дээ. Ийм богинохон хугацаанд 10 минутанд чи хамгийн сонь жоокнуудаа хийгээл буугаал. Би одоо нэг юу өөрийнхөө юу Liberty Pub дээр нөгөө нэг weekly show гэдээ явдаг шүү дээ. Би бас нэг тиймэрхүү юм барьж үзээд байгаа. Ерөөс нэг 10-аас 10 минут л ерөөс хамгийн сайн жоокнуудыг явуулаад так гэл тэгэл нэг 3 комедиан л гана. Танаас дүүл нэг стейж ихэд донд орсож байгаа юм шүү дээ тий. Гэхдээ яг манах яг би бол стейж гэж бодохгүй. Яг ийм одоо манах чи ингээд сэрэтэлтэй шоу шүү дээ. Тэгэнгүүт гадны сэрэтэлтэй шоун дээр заавал ингээд эхлээд ингээд халаадаг байхгүй сэрэтэлийг. Тэгжиж warm up хийж тэр чинь сэрэтэл чинь гоё болно шүү дээ. Тэгэхгүй ингээд гинт ороод ирсэн. Сайн байцгаана уу гэх юм бол нөгөө хүмүүс чинь ингээд юу болоод байгаа. Яг хорим дээр уугараа гэдэг шиг болох гэдэг. Харин тий. За манайх эхний ундаа гэдэг шиг болох гэдэг. Халаалтгүй тий. Тэгэнгүүт чи нэг цагийн турш комеди үзсэн хүмүүс чинь ингээд биеийн тавираад, пивэ ууцсан тий. Сайхан ааштай болцсон. Амар хөөрхөн болцсон. Тэгэнгүүт нь weekly show ингээд гарч ирээд янгууд чинь нөгөө сэрэтэлж гоё байгаа. Сэрэтэл гоё янгууд би чинь дагаа гоё болчихж байгаа юм тий. За тийм байж. Тэнгүүт нь яг би ингэ бодж лээсэн л да. Weekly show хийж яхад нь ард нь редакторууд мэдээг бэлтэж өгдөг байх гэсэн үггүй юу? Яаж явж гэн ер нь? Үгүй шүү дээ. Би ч одоо өөрхий 4 жилийн турш өөрөө л мэдээг бэлтэж. Яг монтаж хийдэг залуугаа яг мэдээг монтажлуулж байгаа шүү дээ. Миний нэг 2-3 зарчим байгаа. Мэдээ уртах хэсгүү. Амар хурдтай тас гэл өнгөрч байгаа. Хуучныг үзмээ тайм гэж гардаг гэсэн надаа. За тийм. Үзмээгийнх ч юм болохоор тип топ хийдэг гэсэн. Бүтнээр нь тавьчихдаг гэсэн. Мэдээг бүр минут 20 секундын мэдээг тэр чигээр ингээд тавиад тэнгуү чин тэр чинь амар юм. Хайлайт нөхгүй бол тийм. Би бол ингээд макс нь за макста 1 минут заяа. Ер нь бол 30 секунд. За 20 секунд бол бүр сайн. 20-30 секунд бүгдийг так гэж тавьж. Тэнгуү чин ингээд мэдээ чи амар хурдан хамгийн гол хэсгийг так гэж үзүүлээл тайлбарлаад так гэж ингээд явчихдаг. Тэнгуүт яг тэрийг олно гэдэг чинь амар хүнд ажил. Тэгээд дээрэс нь мэдээнүүд чи хоорондоо ингээд харилцаа холбоотойгоо ингээд би ингээд одоо жишээл гинжилж явна шүү дээ. Хүмүүс анзаарах юм бол ер нь нэг 7 хоногтой нэг удаагийн weekly show дээр 3 сет мэдээлэл явж байгаа. 3 сет. Одоо нэг нь одоо юу гэдэг нь те хоттой холбоотой, хотын төвчрэлтэй холбоотой, тэгэнгүүтээ төсвийн тодтолтой холбоотой, тэгээд бусад гэдэг юм 3 сет л явдаг байхгүй. Тэгэхээр яг тэрийг сетлэн гэдэг чинь тэрэнд чинь ядч нэг улс төр эдийн засгийн нэг жоохон ойлголттой байхгүй бол одоо тэгээд ажилд орж байгаа хүмүүс дандаа л өөрхийн нэг 20 эдтэй жоохон хөвгтүүд байгаа. Тэр хөвгтүүд ч одоо юугаа мэдэхгүй шүү дээ бас тий. Тэгээ одоо ямар загнаад илтэй байна ш. Энэ жахнууд чинь. Загнаад талаар гомдоо явчихна. Айгу хэцүү шүү дээ. За тэгэхээр за амар бол бүх мэдээг өөрөө өвчт юм байна. За тэгээд тэднийг нь холбохын тулд одоо чинь бүр өмнөх түүх ухна шүү дээ. Тэгэхэд яалчгүй хувийн мэдлэг хэрэгтэй байж таарж байгаа гэж ойлголоо. Тэгэхээр энэ мэдээ өвчт тэр цаг засууж чад мэдээнүүдээ бөөгнүүлнэ. Би ч одоо 4 жил хийж байгаа учраас гарт орцсон. Яг 7 хоногтой яг ингээд мэдээнүүдээ нэг 10-аад мэдээ ингээд явуулчихна. Тэнгүүтээ 5 дахь өдөр өмнөх мэдээнүүдээ харж агаад тэгээ ерөнхийдөө 7 хоногийн за энэ бол яалчгүй хайлайт нээсэн энэ нээсэн гэж ингэж харж байгаа нэг ойролцоогоор яг монтаж зантажтайг нэг 3 цаг л зарцуулж байгаа шүү. Нэг өдөр сууж байгаа 3 цаг. Яг нэг өдөр. Одоо тэр маргааш явагдах уу? Тийм маргааш явагдана. Тэгэхээр маргааштай сун гэсэн үг. Тийм маргааштай сун. Яагаад тэгэхээр бас ийм 5 дахь өдөр чи амар хүл явдал болчихдог. Гинт тий. Тэгэнгүүт 5 дахьын мэдээ хаягдчихлаар тэр 7 хоногийн тайм биш болчиход байгаа. Тэгэнгүүт чи 5 дахь өдөр чи амар их хууль батлагдана. Хамаг шийдвэр үуч бас 5 дахьд гардаг байхгүй. Тэгэхээр тэрийг хайж ирээсэй. Тэгээд заримдаа бүр яг мэдээний өмнө орж явах тохиолдол гарч илээ. Яг weekly show чи 20 цагаас эхэлдэг шүү дээ. Зүг. Тэгэл. За тэгтийм ээ. Гүй ч одоо зөөгчөө ичж байна. Тэгэд стейж төрж комеди ичж байна. Тоглож арай fucked up чи яг наадах чи юм шүү амраа. Тоглож арай хийхгүй байх шиг бай. За тэгснээр очиод мэдээгээ бэлтчих. За арай монтаж хийхгүй байх шиг юм биш. Тогложгүй төмсөө шарноо найз. Оо тий. Ер нь хамаг юм аа хийж байгаа юм байна. Одоо тэгээд нэг газар ороод. Би одоо ингэж бодох юм. Энэ төрийн албаных нэг жоохон цомготгоос. Тэгвэл яаж нэг хідэн хүн те ажлын оронд хувь хвшлэр орох орон хувь хвшлэр ороод баялаг бүтээхээс тий. Би бол тэгж боддоо шүү дээ. Тэгэхгүй бол 110,000 гойсон төрийн албаа гэж одоо 280,000 болчиход шүү дээ. Вэ? Тийш тий.
Эдгээр жилийн өмнө 110,000-аас одоо 280,000 болцсон. Тэгээ үйлдэлсэн гадагшаага авчихлаа чи манайст энэ нуснуудаас өөр олдох юм байна. Зоодлоо. Та хоёрыг явуулаад байгаа шүү. Гэхдээ нэрээ одоо ингээд дандаа нэг 19-20 дэх хүүхдүүд л байна. Хааж утсан тийм л. Бүх газар л юм байл. Тэгэл эхнээс нь бүх юм зааж өгч юм. Тэгэл зааж өгөөл нь хэдэн сар болоо. Гэхдээ тэр чинь жоохон хүүхдүүд юм чи яах юм бид чинь туршлага байхгүй юм чи тэгэл байж байгаа л нэг юм эвдээ чинь юм хагалч чинь тэгэл нэг бүтлгүүд чинь. Яг бид тэрийг хараас суугаад боллоо. Тайч чаашаа ич. Манай бодлоо тоглож байна юм ээ зүгээр шүү дээ. Манай подкаст чинь бас ингээд нэг хөөх хийдэ аудиенс тий лайв яваад идэв шүү дээ. Юу 1 2 3 4 5 аудиенс. Үгүй юм. Хөөх дуусангууд наалгамаар тач өгд юм аа. За өөр одоо ингээд фейлдж байгаа ямар гоё кейсүүд вэ? Гоё гिचчихээс хувийн амьдралын юу байдаг. Тэгэхээр тэрийг ярьдаг байх те танах. Хамаагүй шүү дээ. Тийм. Одоо тэгэл та хоёр чинь бумаа та хоёр чинь бас нэг сошиалор шууглаач. Хүмүүс дотроо зүгээр байх чи хүмүүс бүр сэвж бүр уул давалж ирээд. Уу яг гэхдээ нэг юм юм билээ. Хүмүүсийг бас нэг жоохон ярих юмтай байх хэрэгтэй бил бас. Тэгэхгүй бол чи хүмүүс чи ингээд нэг юм нийгэм дээр амар стрессцсэн байгаа шүү дээ. Тэр стрессийг нэг юм гаргуулж явах юм хэрэгтэй гэдэг гинэ. Одоо жишээ нь Америкт бол ингээд мэрэгжлийн бокс те тулаан үзэж нөгөө нэг ингэж амар стресстэй ажиллаж байгаа хүмүүс тэр нөгөө нэг хамгийн юм гаргадаг. Тэг ингээл нэг хүчтэй зохиол тусмастайгаа ойлдоол те. Ингээл зогсон чи ухаан алдчих юм мунаал те. Гэл бүүнөрөө ойрлол. Эсвэл нөгөө Америк хөл бөмбөг те хүчрхийлэлтэй шүү дээ ер нь те. Тиймэрхүү юм үзэж айгүй. Эсвэл сагсаа үзээд. Бууддаг ч юм уу те. Ингэж нэг хүн чинь ингэж юм гаргадаг. Манайд чинь бас нэг тийм юм ховор биш те. Дутагдаад нэг жоохон сэдв гарч ирэл авч штэ тий. Тэгэнгүүт чинь тэр хүн чинь ингээ нэг стресс нэг юм дээр тайлах хэрэгтэй үсттэй. Ахаа. Тэгэл хөргөөс хоошлол байгаа байхгүй. Би бол яадгийн тэгэл одоо хэрэлдэж уралцаад байж л хүмүүс айгүй дургуул юм билээ. Ингээл манайхаас та сошиал дээр баг нэгнийг алах нь хологгүй байна мэн. Гүү тэр чи стрессээ тайлж түүх юмтай. Тэгээд чи хэрвээ тэгүүлмэргүй тэгэл паблик гормон дээр нь бити тавил. Тэгэл private хийчихэж тэгэл найз нөхөд гэр бүлийнхэн тал үзүүл. Хэрвээ яг чи Facebook-ը паблик гормон дээр нь тавьсан цагаас эхлээд чи намаа хүн шүүмжлээ гэж гонгох хэрэггүй болж байгаа байхгүй юу? Facebook-ийн юун дээр ш. Та ингээ зураг пост хийсэн мэт чинь ингээ Facebook-ийн нийт юу болоо шүү гэлээ. Тийм. Тэгэхээр чин тэр чухал юм лээ. Гэтэ яг хөө зүгээр явандаа бас бид нар тийм стресс тайлдаг юмтай болмоор л юм лээ. Монгол хүмүүс. За та бол ерөөсөө Монгол төмнийхөө төлөө ингээд яг сайхан сэдв болоод явъя л гэж байгаа юм ба шүү дээ. Үгүй яг ер нь яг сэдв болоод ч байх те. Тэгээд тэр хүмүүс ч контент хийж байгаа шүү дээ. Тэгээд нэг мөнгө олох хэрэгтэй дээ. Тэгээд нэг сонирхолтой нэвтрүүлэг хийж мөнгө олно шүү дээ. Тэгэл нэг юм хоёр амт драматик байх хэрэгтэй шүү дээ. Хоёр амт дүнбийд суучаал үгүй бит хоёр чи өөрхий бас нэг цалин мэл өгж байгаа тэр хүмүүс чинь. Тэгээд мөнгө төгрөгийг авчаад ингээл дүнбийчил олигтой юм яаж яах вэ бит хоёр нэг хаяа хэрэлддэг юм аа гэж суугаад ивэл тэрийг юу хэн үзэх юм тийм ч тэр хүмүүс ч гэсэн бас энэ чи амар олон хүмүүс ажиллаж байгаа юм чинь ингээл 6 7 хүн ажиллаж байгаа. Тэгээд хүн үзүүлэх гэж л хүргээ ажиллаж байгаа байл. Тэгээд тэрийг бас нэг гоё болгоод өгье л гэж боддөө шүү дээ. Би бол надаа хэрэгтэй нөгөө нэг нэвтрүүлэлд орсон хэдэн төгрөг нь хэрэгтэй. Дээрээс нь тэр хүмүүстэй ч гэсэн бас нэг сэтгэл хангалуун байдал үлдээчүүл гоё. Дээрээс нь бас өөрсдийнхөө сэтгэл зүйн асуудлыг ч гэсэн яриад авъя л яах вэ тий. Тэгэл үннээрээ сайхан яриад. Ер нь зүгээр би тэгж үзсэн. Сайхан үннээрээ л байж байгаа тэгэл болчтой юм болов гэж боддоо шүү дээ. Тэгвэл хүн үздэг. Тэгэхгүй ингээл нэг юм худлаа юм хиймэл байгаа л тий ингээл дампуурнаа. Тэгэл ингээд цуугаад үлдэн чи яриа гарахгүй шүү дээ чинээс. Тэгэл бүх би чи одоо ингээд чамтай 70 болчихгоод ойдож байгаа үстэй. Санхүү мөнхөө бүгдийг нэрж байгаа үстэй. Харин энэ ч хүмүүст сонирхолтой. Тэгэхгүй тэгэл нэг ингээд нэг дүнбийчэл нэг нөхөр ингээд суугаад байвал чи хүн ч үзэгчгүй тэгээд чамд ч нэг ойлгогүй шал дими цаг үрсэн боллоо гэж бодно. Надаа ч гэсэн тэгэл бас нэг ингээд хүн дээр ирчил албатай юм шиг ирчил яах гэдэг юм бэ? Тэгэл тэгж л боддоо шүү дээ. Одоо тэгэд нөгөө амраа шиг яг ингээд 80 булчиргаа дэлгэдэг хүмүүс нь ховор юм да. Ер нь л. Харин тэг чадахгүй л байна л да. Чамд болохоор нэг юм хувь хүний personality нэг тийм байх шиг үнтэй. Оо яад цаан гэлэрч ирж байгаа тийм. Найз нэг тоодгүй юм шиг гэдэг шүү дээ. Яг бас нэг юм нөгөө хэрвээ чи олонний танил болох тэр замыг сонгосон болвол чи нэг юм
намаг комог хэдийн хэвээ бит хоёрын бумаа бит хоёрын амьдрал та нарт юу ямар хамаатай энэ гэж хэлэх ямар ч ирэхгүй байхгүй. Чи өөрөө яах гэж эхлээд тэр нэвтрүүлэлт орох гэсэн. Тэгмээргүй бол тэгвэл тэр нэвтрүүлэлт л орохоо болчих ч тийм биз. Тэгэл өөрөө нэвтрүүлэлт орно хичээл тэгэл хүмүүс муулчих магадгүй гэл ингэ суугаад ч айгүй тэнэг байхгүй. Эхнээсээ сонголтоо хийсэн бол тэгэл тэр сонголтоогоо тэр хариуг даагаал амьдрах хэрэгтэй шүү дээ. Улс төрч гэсэн ялгаа. Улс төрч орчоол манай улс төрч чинь гомдоол хүмүүс шүн цагдаад өгнө гэлээ. Тий ингээл сэтгүүлчдийг барьж өгөл болдоо. Чи эхнээсээ л наатайгаа сонгосон зам чинь энэ шүү. Зөвхөн чи битгий л тий. Чиний гэр бүл ч гэсэн хувийн амьдралгүй болно шүү дээ. Тэрийг чи аль хэдийн сонгосон шүү дээ. Улс төрч болж байгаагаар чи яагаад гэвэл чи олон нийтийн хүн болж байгаа. Тэгэхээр тэр сонголтоо ойлгох хэрэгтэй. Ерөө чи тэр сонголтыг хиймээргүй бол тэгвэл окей явж болно. Одоо тэгээд нэг ийм үг заваа өгдөг шүү дээ. Гарч болно шүү. Араас чинь зөндөө хүмүүс үлээж байгаа гэдэг шиг ирж байна. Багш нар нэг дэгдэг шүү дээ. Та нарын ард зөндөө олон хүүхдүүд сурах гал үлээж та нар явж болно шүү одоо гэдэг шиг хаалга тэр байна. Зайлж болно. Улс төрөөсөө зайлж болно. Тэр entertainment industry-аас зайлж болно. Дургуй үл тийм үстэй. Араас чинь зөндөө хүмүүс үлээгээ зогсож чинь гэдэг л баггүй. Одоо тэгээд нөө сонгосон замчил юм чин гэж байгаа мөртлөө манай улс төрчид би заримдаа өрөвдөх юм дөхрийн. Дандаа ингэ нөө хоёр тайлантай гэдэг шиг хоёр нүртэй амьдраад хөрхи хэцүү л байдаг байх та тий. Яг үннээрээ вэж чадахгүй л гэсэн үг хэлээд байгаа л та. Харин тийм ээ. Яг хөө тэр хувь өмнөөсөө л бас болох л та хэрэгтэй. За окей. За тэр яах вэ? Бабрахтай ер нь нэг яриа хийгээ бабрах санал тавьсан юм уу? Чи санал тавьж хийсэн юм уу? Үгүй би юу гэж тэр том үн санал тавьж дээ. Сайн байна уу бабар. Нэг нэвтрүүлэгч орч өгөө. Тэр нэвтрүүлэг ер нь яаж бүтвэ? Бас гоё юм ярьсан бил 10 дугаар л явсан л та. Зөөхөн. Тэр нэвтрүүлэг хийдэг залуу над руу ирээд. Би тэгтээ яг бабарахыг нөгөө манай пабн дээр ирээд лекц мэгц уншаад битэр чинь бас ингээд айгу үзэл бодол нийлдэг. Тэр нөхөр бас манай weekly show-г айгу үздэг юм байна. Тэгээд яг нөхөрчдийн сарказмд айгу дуртай, humor амар дуртай. Тэгээд тэр нөгөө нэвтрүүлгийнхаа багаар ярьж бол амраг ячвал яад ингээл. Тэгээд эрхмээ гэд залуу байд. Тэгэл эрхмээ над руу яриад тэнгуут нь би ч уухан тасч өө тгий гэд. Амар нэр төр ирэх штэ. Би ч болоо үзэл санаагаа тогтдоо хамгийн гол нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг чинь баабаргүй штэ. Тэгээд тэр наддаас хэрэгтэй юм. Би бүгдийг үзээ тэгээд мэдэхгүй маа байсан. Би ч тийм бүхий мэдэхгүй штэ. Хуучин түүх. Ийм болсон юм уу? Shit гэд бүр тэгтэл авч илээ штэ. Би дээрээс нь битүүчийн залуухан штэ. Чи баг надаас дүү баха. Жохон дүү бах тий. 1 2 л дүү байгаа байл. Тий. Тэгэхээр чи нөгөө нэг яг тэр 90 онд яг юу болж байгаа үед чинь бид чинь зүгээр сургуулийн юугаас мэдхгүй жоох хүүхдүүд ойлгохгүй явж байгаа насн дээр нөгөө зорин морин нас урсан чинь манай нэг хинийхэн жилээ ангийн багш нь ингээд амар том ингээд таш балбарын зургийг барьсан ингээд ойлоо биш тэр чи 9 сарын 11 гэсэн мангар том таш балбарын зургийг ингээд ангих хүүхдүүд ингээд бариад орж ирсэн. Тэгэл ойлоо орж ирсэн юм л та. Тэгэхээр бүр гайхал хүүхдүүд яана энэ юу болсон юм захирал нас орж ирсэн байсан чи. Ант там бибинэ хайрл хүмүүсээ аль бустаас гэлгэл ойлоо тэгэл хүүхдүүд ингээд сахилахгүй ч гал бүгд чимээг бол ингээд харсан чи өнөөдөр Нью-Йорк хотын ихэр 2 зам баг. Дайл болж ил гэж бодсон юм. Тэгээ хаанаас тийм том даш балбарын зураг. 90 оны мэдээг бол ингээд санаад байгаа юу болж ирсэн. Яг цаад учрын ухаагүй байсан. Би ч гэсэн яг зөргийг нас урж байгаад бас нэг сайн. Зургатаар хараад би 11 2 төл хүүхд байсан юм шүү дээ. Үгүй юу 13 тө жоох хүүхд. Яаж болох. Тийм хөө. Яг тэр үе чинь ирчүүд хайрыг хүснэ гэдэг нэг Японы кино гардаг гэсэн. Яг тухай үед. Яг тэр өмнөх 100 чөлөө. Тэгээд би л санах юм эмээ дуудаал энэ зогт үзгээл ирсэн чил улс төрийн зүтгэл өнгөрчлөө энэ гэлээ бүр гайхаа би бүр юу ч ойлгохгүй гэсэн. Тийм тэгэхээр чинь тэгэл бидний хувьд чинь тэр чинь ингээд айгүй шин тэр эрдэнэт яадаг ч байсан. Тухайн үед чинь их л ядуу амьдралтай л байсан. Тэгээд мэдхийн боорцог морцогноос өөр юу ч баабургон тэр сангийн сайд байсан үеийн яриа тэгсэн тэр алтны татвар мотор би ийм боллоо гэж бүр мартцсан байгаа байхгүй тэрийг дийлрийн хэрэг гэлээ амар юм болоодсэн чи чи шал өөр л хэрэг байсан. Тэг яг тэрийг бас нэг нэр нь юу лээ 90-ад оны тухай
Тий 90 оноос хойш. 90 оноос хойш юу болов гэдэг Баабар бит амраа гэдэг тийм YouTube дээр хайвал гараад ирнэ. Яг тэрийг үздэг нь өмнө нь ер нь яг Монгол улсад маань юу болцсон бэ гэдэг айгуу ингээд дүрсчүүлээд нэг ерөнхий зураглаад авлаа шүү дээ. Тий. Тэр үед нөгөө нэг амьд байсан, гэрч болж исэн. Тэгээд тэр зэмээ бүр улс төрийн хүрээнд айгүй итгэвтэй байсан хүн ингээд бас нэг өнцгөлтөө гэхдээ олон өнцгөөс нь бас харж байгаа хэвээр. Нэг өнцгөн гэхдээ айгүй гоо ингээд баримтжуулаад ямар ч гэсэн ингээд нэг юм дэгээ гогдоо үлдээчихэж байгаа байхгүй. Тэгээд зүгээр ч нэг өнцөг шүү дээ. Тэр чинь ингээд айгүй уншдаг, судалдаг, айгүй нөлөөлдөг. Тэгээд тухайн үед бол Баабар л инфлюенсер байсан байгаа байхгүй. Баабар гэдэг хүнээс л нөгөө арчлалынхан чинь инфлюенс авдаг те. Баабар ер нь манай оюун санааны гол хүн л гэж боддог байсан байхгүй. Тэгэхээр яг тэр хүн нь тэр тухайгаа ярьж үлдээн гэдэг чинь амар чухал л та. Тийм би бүр ингээ олзуурсаад вархан дугаар юм уу дахиад гарахгүй юм уу гэж байгаа шиг араас нь харамсч банасаад өшөө хийгээсэй үлээ гэж бодож ирсэн тохойд. Тэгээ амраа өнөл гэдэг позишнтэй суусан тий. Би одоо юугаа ярих вэ? Тэр юм тийж одоо мэтгэлцээд ирэлтэй. Баавар бас ганцаараа ингээ камер үзээ хараад зохиж тайшинтэй бас нэг хажуудаа хүн байж байгаа ярихгүй л тий. Тэгэхээр би чи бас яг нөхрийг бас гоё ингээ яриаг нь өдөөж өгч байгаа байхгүй. Инээж тий. Хөөх гэж аудиенс болоод байгаа байхгүй би ч өөрөө тий. Тэр их гоё юм. Тэгэл миний хувьд бол зүгээр хажууд нь сууж байгаа л тэгэл нэр төрийн хэрэгэл болчихж байгаа юм л та. Хажууд нь ингээ сайн уу? Ми хажууд нөө шүү гэд гарч чинь. Тэг бас өнөр сарказмтай бүр дээр үеийн хаадмаадын түүх чигч авчирсан холбож болоо гинжиж мөвлөл. Яаж тэгж гоё ярьдаг байна. За тэгээд ер нь одоо манай подкаст өндөрлөгт чинь хандж байна. Хэдүүлээ болж байна. Тэгээд миний асуух ч юм бод цаашдаа тэгээд та ингээд нам ингээд явах юм бол бас дэмжих залуучууд байгаа л хаа л та. Яг энэ үзэл санааг те либерти үзэл санааг. Тэгэхээр энийг цаашдаа ер нь зам чиглэл ямар ахаар нэ хэрхэн тодорхой зүг чиг ирээдүйн ер нь яахаар байна. Та түрүүний ярьж шиг нэг нам аваад ингээд дахиад өөрчлөх гээд байна уу? Энийгээ дахиад зүтгүүлэх гэж байна уу? Ямар ч үсэн нийгэм бол амар тодорхой. Ер нь би Монголд зүгээр нэг юм хор найруулдаг, гутах шаадаг те. Тэгээ нэг ингээд аваад авилгалждаг нэг тийм улс төр шиг нэг юм эрүүл улс төр байж болд юм а гэдэг нь хүмүүст үзүүлэх гэж бодож байгаа. Эрүүл манлайлалтай. Яг ингэ хүн үзэл санаагаараа манлайлаад ингэж явж болд юм. Би заавал улс төр юунд улсын хурлд очих албагүй шүү дээ. Улсын хурлд очисон очигүй маш олон хүнийг дагуулж болно, олон хүнд нөлөөлж болно шүү дээ. Яг нэг тийм би сая Америкт ч амар урам авсан байхгүй. Яг л ийм л байх хэвээр. Хүмүүстэй мэтгэлцэх хэрэгтэй юм байна. Өдөр шөнөгүй явж лекц унших хэрэгтэй юм байна те. Өөрийнхөө илтгэх чадварыг сайжруулах хэрэгтэй юм байна. Харизма нэмэх хэрэгтэй юм байна те. Тэгээд сайн юм уншаад өөрийнхөө тэр нөгөө онлайн тэр юуг одоо ойлголтуудаа нэмэх хэрэгтэй юм байна. Мэдлэгээ хэлэх хэрэгтэй. Аргументээ маш гоё тайлбарладаг байх хэрэгтэй юм байна. Тэгээд амар онлайн юмыг маш энгийнчлээд 7 настай хүүхдэд ойлгох хэмжээнд авчиад тэгтээ харизмтай хүргэдэг болох хэрэгтэй юм байна. Эн чин улс төр юм байна. Ингэжиж айгуугаа цэвэр улс төр явах хэрэгтэй юм. Ингэжиж яг улс төрийн манлайлал бий болох юм байна. Ингэжиж бусад хүмүүс хараад заавал ганц төмөр шиг ийм тэнэг луурчин байж иж улс төрч болохгүй юм байна. Бас ийм байж болох юм байна гэдгийг харж болох юм байна л гэж бодсон. Тэгээд би бас амар гоё одоо факта болцсон ч гэсэн амар гоё инспирэшн авсан байна шүү дээ. Би эднэр шиг байхгүй шүү гэдэг инспирэшн авч байна. Ихэнх залуучууд амар сонирхол. Бид нар ингэж л явах хэрэгтэй гэдэг инспирэшн авд юм л. Би бол үгүй энэ бол хизээж байж болохгүй. Энэ бол буруу. Энэний эсрэг байдаг гэдэг эднэрт өөртөө нь харуулна гэдэг тийм гоё одоо шар гэх юм уу тийм юм хөдлөл. Цаахан атаархал төрж ирв. Тий, Америкт ч би илүү атаархсан гэсэн тэр урам зориг авсан тэр хүмүүсээс. Ямар гоё юм бэ? Шар гоцож штэ. Тий, урам авах тий. Урам аавна гэсэн нэг өөр байхгүй. Тийм ээ. Яг энэ юм шиг л болмоор байна байхгүй. Яг энэ шиг ингэж ихтгэл тавьдаг болмоор, яг энэ шиг ярьдаг болмоор, яг энэ хүн шиг үзэл санаагаа олон нийтэд ямар ч айдсгүй ингэж ярьдаг болмоор байна. Тэгээд тэр чи бас ингэж одоо илтгэл энэ нэг сони өвд юм шүү дээ. Гэр бүлийн үнэ гарч иж танилцуулдаг ч байх шиг тий. Би нэг үзлээ англи дээр нь. Тийм тэр чи сони юм өвд юм лээ дунд нь Amber Rose ч явж шиг тий. Хамгийн сүүлийн илтгэлийн нөгөө нэг хингл хаалт хинглээ тэр мөр гарч ижсэн ингээд бодолк уурж мураад бас ийм entertainment өвд юм лээ ингээд ийм сонирхолтой ингээд зүгээр нэг ийм boring ингээл нэг хүн илтгэл тавиад байгаа ш. Ингээл гоё гитар тоглоолтой ингээд шоу моожтаад дараагийн илтгэгчээр тэр нэг галж холцдог гоё юм биш үү? Тийм тэгэл ингээл ихтгэл тавиал. Тэгэл чи ингээд нэг оройд 3 өдрийн турш ингээд 6 цагийн турш ингээд хүмүүс ихтгэл тавьж байгаа.
үнэхээр гоё. Тэгэхээр одоо би юу гэл одоо тэр бүгд 8 дахь намын одоо чуулганд очиж чадахгүй шүү дээ. Яаж урилга авч ийн вэ? Яаж ийн? Тий урилгаар. Ерөөс урилгаар. Би чи бас нэлээд олон Republic намын нэг 2 үйл ажиллагаанд орж исэн. За дээрэс нь би чи сая зөвхөн Republic намын юмд яваагүй. Юу Freedom Fest гэдэг бас либертарчуудын хамгийн том цугларалтанд явсан. Тэгээ нэг олон удаа яваад ингээд connection тай болсон байсан. Тэгээд манай X ерхэлж бас явцсан байсан тийм олон улсын юу л арчлалын юу гэдэг юмар явсан. Тий хэлбэг дөржгүүтээ таарсан. Тий ямар ч байсан таарад өө сайн байна уу та гэдэг ингээд мэдлээд Монголынхоо улс төрийн талаар яриад тэгээ та сая ингээд Монголоор амар их яригдсан гэдэг уулцсан цатгад чи. Одоо тэнд юм яаж болдгийг харцсан гэдэг чинь нэг тэр гоё яаж манлайл үзүүлэхийг нэг тийм уур амьсгал оруулах гэдэг шүү дээ тий. Манай энэ улс төрийн нэг жоохон салхи оруулах, жоохон завсар оруулах гэдэг шүү дээ. Харин тий тэгээд одоо энэ тэгэл одоо нэг харуулсан л ирэх бол гэж. Юу саад болоод байна? Юу саадлаагүй шүү дээ. Юу саадвал. Гэхдээ тэгээд чинь энэ дээд жүх чинь ингээд юм нам бүртгэхгүй саад юу? Тий саадал мөн л дээ. Гэхдээ эн чинь тэгээд би тэр дээд жүг бүртгэсэн ч бүртгээгүйч weekly show-гоо хийж л байна. Үзэл санаагаа яриад явж л байна. Нөгөө пабн дээр хүмүүстэйгээ уулзаад пивэ тулгаад лекцүүд манд 7 хоног болгоо явж. Тэгээд юу надад саадалж. Тэгэхээр би одоо 7 хоног болгоо энэ тэнд очиод ингээл хүмүүстэй яриа хийгээл яагаад чөлөө зах зээл чухал ингээл ярьж л боломж байх шүү. Тэгээ заавал нам байгуулж ижил улс төр хийн гэдэг ийм хайрцаглагдсан гутаа нам байгуулахдаггүй би юм ярьж чадгаа болчлоо гэж суугаад ч болохгүй шүү дээ. Тийм учраас би ингээл одоо би чамтай ингээл ярьж байгаа ч гэсэн ингээл нөгөөтгөө л ингээл түгэх гэл ингээл оролдоод шүү дээ. Зүг. Ер нь манай энэ подкастыг голцоогоо сонсдог хүмүүс юм бизнес эзнүүд байдیں۔ Дандаа хамтран байгуулсан юмны нэг жижигхэн компани эзэн голцоогоо. Гэтэ янз бүх төрлийн хүмүүс л байгаа л та. Тэгэд ерөнхийдөө нэг бизнесийн алдсан туршлага голцоогоо бас ярьдаг байхгүй. Сая бол одоо яг ингээд хойлогоо чөлөөтэй үзэл санааны талаар ярьлаа шүү дээ. Улс төр ямар байлаа гэж. Би чинь өөрөө нэг тийм олон бизнестэй байж үзээгүй амар том компанитай байж үзсэнгүү. Дээрээс нь одоо бизнес эрхлээд бас нэг удаагүй ч юм уу. Одоо яг энэ YouTube ч бас нэг бизнес эрхлэлтэй. Тэгтээ бас одоо нэг том захирлуудын хажууд л одоо чипак болгүй юм ч та. 2 сая орлого болдог молдог. 2 сая. Тэгээд чи одоо баг нэг орой баарнд өгдөг мөнгө нь үлгүүдэд ч үү. Яг нэг энэ дугаар онцлог гэдэг нэг юм чөлөөтэй одоо бизнесийн унал заавал ярихгүйгээр ингэж ярьлаа шүү гэдгийг хэлж байгаа. Тэгээд хүмүүс ч ингэж идэм билээ. Улс төр ярьлаа чи контент дээр энэ тэргүй энэ нөгөө нэг юу юм аа. Зүгээр үд санааны талаар чи зүгээр тэгэл хэлж. Дэлгэрэнгүй гоё үзгээ болчихоо өөр зөндүүд баажи ялтмалд үзэж болно шүү дээ тийм үстэй. Гоё инээж минийдэг юмнууд үзэлтэй тэгэл болно шүү дээ. Тэгэл чөлөөтэй байгаа маа л энэ дугаар бол ингэж юмд баригдахгүйгээр ярьлаа. Ер нь бол манайхыг үзгээ болчих гэж хэлдэг байх тий. Ер нь их. Би бол ингэж таалагдахгүй болтой гэж бол хэлдэг. Би бол ингэж хэлдэг. Одоо ер нь бус цугууд дээр шиж байгаа. Та ингээ манай контентыг үзээд лайктаар шеэр хийж болно. Гол нь тэгээд танд ямар санагдав? Сэтгэлдээ комент бичээрэй. Би бол дандаа ингэж хэлдэг. Аха. Тийм. Тэр амарч. Тэр хүн юу гэж хэлж байгааг нь хармаар шүү. Зарим нь ингээл хэрүүл уруу хийгээл орж л байж л. Зарим нь хариулж хэрэлж лээ тий. Гэхдээ ер нь комент гэснээс ер нь амраас weekly show дээр хариулж тэр чигт хайж гэнэ үү? Угаа яг хариулах үедээ хариулна, хариулахгүй үедээ хариулахгүй. Тэгэл яг тэ тэгэл хүмүүс чинь тэр үед янз бүрийн сэтгэл бичиг юм чи. Тэгэл би хүмүүс чинь ингээл устгаж мустгаад идэм билээ сэтгэлээ. Би бол ерөөс устгахгүй. Бүр нэг нахаалны юмдаг бол устгахаас ураагүй. Тэр чинь сугаа. Би яг ихний нэг жилдээ бол тэгдэг байсан. Анхны жил мэлдээ устгаж мустгаал. Одоо бол нэг яг тэгэл байж л байдаг. Хүний л нэг юм шүү дээ тийм үстэй. Тэгэл тэр дунд чинь нэг тийм гачинч хүн байна, нэг архичин байж байгаа. Дунд нь бас нэг амар гой сэхэтэн хүн ингээл 9 шидэл хүн байдаг юм шиг ийм комент байж л үлдээ. Би бол гэхдээ нэг цөөхөн хідэн комментэнд бол яг дандаа хариулт өгч өөрөө яг зүрх тарьдаг нэг юм одоо ч нэг ютубер нэг юм мөнгө өгөөд идэг болсон байл шүү дээ. Тийм комментээр нэг бэлэг мэлэг тийм. Тэг комментэн дээр ингээд хідэн төгрөг өгсөн ингээ харагдаад ингээд би бол нэг л удаа авчихсан. Тэрэн дээр бол камсаамнида гэл тэ би манай 7 хоногт бол нэг доотлол нь 10 хүн бол өгдөө шүү. Өө ямар гоё. Надад нэг л өгсөн $6. Тийм. Чи сайн. Гэтэ Монголоос тэр чинь гадаадаас гадаадаас. Тийм Монголоос нөгөө нэг Солонгосоос өгдөг, Японоос өгдөг,
Шведээс нэг өгсөн, Америкаас хэд өгч байгаа. Монголоос өгье гэсэн чинь төлбөрийн систем нь байхгүй байгаа байхгүй. Болохгүй манайх чинь нэг юм санкцд орцсон ор юм билээ шүү дээ. Орос гэлтгүй. Угаасаа л ингээд юм орж ирдэг юм. Хань нэг санкц юм уу зүгээр зах зээл нь жижигхэн болохоор тэгдэм юм. Одоо жишээ нь бид нар шүү дээ тий. Яг энэ Монголд байгаа үзэлтээсээ энэ Google-ийн юу Монгол нөө зөвшөөрөгдөд авдаг гэсэн бид нар баяжж байгаа байхгүй. RPM, CPM гэдээ хоёр байгаа тий. Тийм. 1000 үзэлт тутамд өгөх 1 центийн үнэлгээ нахгүй хэдэн цент өгч байгаа юм. Тэр нь бол орж байгаа шүү дээ тий. Тэр нь гэхдээ амар бага шүү. Тэр нь бол гадаадын Австралид $3 1000 үзэлтэнд $3 гэж бод Монголд нэг тэг 10 хэдэн доллар ч цент ч юм. Тэгэхээр чинь асар бага байхгүй. Яг ингээд Google-ийн тэр YouTube-ийн зар сурталчилгаа нэг ч юм уу Gmail бол одоо 10 нугалж байгаа нь одоогоо мөнгө Монголд нэгчүүл тийм. Нэрээ. Таач нэхгүй л баг л та. Тийм тэг зах зээл нь голоод л байна. Тэгэл тэр нэг хуучин обооно байхдаа нэлээ хөөцөлж исэн бил одоо тэгэл мартагдсан л та. Ийм хөөцөлж байгаа бүүм цаг мөчл юм тэр. Тийм. Бичээл байсан бил Монголд нэг гэдэг үг чи ингээд боо. Тэгхийн бол бид нар шүү дээ амар сайн орлоготой болно үнэндээ бол тэр. Тийм. Чи бол зүгээр бүр хангалттай байна. Ингээд гараа бүр хангалттай та. Би зүгээр YouTube-оор явчихна гэхээр болох байхгүй бол 3 хоног бодгоо болж байд та. Нэг цаг батна тэгэл. 3 хоног багсаад 1 хоног болцсон. Ятгат. За ерөнхийдөө манай подкастын дугаарыг гоё илэн далангуй чөлөөтэй сайхан боллоо. Тэгээд ер нь ихэнх хүмүүс ингэж хамаг юм аа. Манийха vibe-нд орсноо сая. Хамаг юм ярьдаг хүн гэж байхгүй шүү дээ. Тэгээ амраа мангой чөлөөтэй ярьж өглөө. Танаад нэг залуу орсон шүү дээ. Нөгөө нэг нүрээ ингэж яачдаг. Нөгөө нэг хин шүү дээ. Засуулцдаг. Хүний нөөцийн мөнх тэмбэрлэл. Тий, тэр их гоё залуу шиг санагдаж байна. Аюу дэжүү вайфтай. Амар дэжүү. Ийм юм учиртай маа гэд. Тэр бүр яг уу ийм юм шиг ихнэргүй юм шиг гон заадагч. Тийм. Бас нэг хальт хоб бацчаа. Тэгэнгүүт нөгөө ихнэргүй юм чи ингээд эхлээд бие гоё болгосон маа. Тэгээ ихнэр болтохгүй за би гоё битээ дээрээс нь хөөргөн болгосон байна гэд. Тэгээ ер нь айгүй хөөрхөн ааш мааштай юм шиг л чи тий. Аашцсан болохгүй юм лээ. Тэгээд гол нь тэр подкастыг хийгээд ямар үр дүн төрсөн бэ гэхээр ингэсэн байхгүй. Ихэнх хүмүүс чинь жоох ингээд нэг сонь ингээл тий. Бичлэг нь угаасаа нэг тийм шүү дээ. Тийм ч зүгээр байгаа л ахгүй юу. Цагаан бичэк шаацсан. Тэгээ юм ярьдаг. Тэгсэн чинь тэрийг ингээд айгүй хүмүүс шеэрлснэ. Энэ залуу ингээл тэгснэ. Тэр подкастыг үзсний дараа яасан гэж хүмүүс би ч айгүй өөр боддог гэсэн юм. Энд чинь шал ондоо залуу гэж айгүй хүмүүс тэгж комент хийсэн байхгүй. Эн чин танаа подкаст юм нэг бид нар мэдж явлаа. Манай найз хүний нөөц واخгүй. Тэгсэн чинь эн чин лаг дайжгүй залууш дүнгэж гарч яхад нь. Айгуу дайжгүй залуу анх зүгээр юм сургалт ажиллаж байгаа. Одоо бүр хүний нөөцийн сургалттай болцсон. Тэгээд баяцсан байхгүй юу гэж. Гэхдээ нэр чадчихлаа л да. Би подкастт орох ингээд хаана явж ирж байна гэсэн чил жи унж ирээл тэгээд парклал. Юу чадж байгаа юм даа яах вэ тэгэл. Энэ жи гэхдээ бүр яг пүрүс шиг болчихлоо тий. Мога ятарх унаас тий. Өөрөө ямар ч жигүй ээжиж аа. Мога ятарх. Энэ 5 юу лээ? Lexus 600G тэгээ Land 300 яг пүрүс шиг болчихлоо. Ятархад авч чадахгүй юм гэж. Сүүлд нэг Акко их яригдлаа тий. Яа за тэр жаа. За ингээ саяны дугаараас одоо би амрахаас юу болж авсан бэ гэхээр одоо ярианаас нь над юу inspiration боллоо гэхээр яг вэ байж л гэмээсэн биш гэд юу ингэ шууд 50 хайчдсан юм биш. Тэг хүн коммент бичлээ. Үгүй яах вэ тэгэл үд санаагаар явж нэг тийм амар 50 мэдрэмж авлаа. Тэг за баярлалаа. Одоо цаг гаргаад бас нэг хоёул чинь GC-д бас хамт байсан шүү дээ. Хоёулаа одоо танилцаад 12 жил болж байна. Удаж шүү дээ. За баярлалаа манайха. За ингэ Сансуу подкаст ээж нэгэн дугаараа доржин амар төвшөнтэй яриа өгөөд энд өндөрлөө. Баяр таа.